20 мэдрэг үзэгчтэй та бүгдийн лав гарагийн ажил үйлс өдөр бүтэмжтэй өндөрлж өгд итгэлтэй байна. 25 дугаар суг телевизийн дуус дугаарыг хэлэлцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За тэгэхээр бид энэ удаагийнхаа дугаараар тун саяхан улсын хурлд хуулинд өргөн баригдсан захин мөрөөтэй тоглоом болон спорт, бооцоот, таавар болон бусад одоо энэ захимтай холбоотой энэ уралдаан тэмцээний талаарх эргэн тойрондоос ярилцъя гэж бодож байгаа. Тэгээд үзэж таван санаж байгаа бол коронавирусын үед болон түүний дараа бол яг энэ салбар бол нэлээд анхаарал татаж эхэлсэн. Ер нь Монгол улс яг энэ захин мөрөөдөө тоглоомыг зөвшөөрөх нь зөв юм буруу юм уу? Ер нь хувьчилчих юм бол хаанаас дээр юм болов гэж ярьж байгаа. За нөгөө талдаа сүүлийн жилүүдэд Монгол улсад энэ казино байгуулах нь зөв эсэх талаар яригдж байгаа. За Азийн улсууд ч гэсэн жуурчдыг татж байгаа. Улсынхаа төсөвт ч гэсэн тэр хэрээр бас нэмэр болж байгаа хэмээн яригдж байгаа. За тэгвэл нэр бүхий 3 зочны хамтаар 2 цагийн хугацаанд энэ захин мөрөөдөө тоглоом эргэн тойронд болж байгаа үйл явдлууд за Монгол улсад казино байгуулах нь зөв эсэх тал дээр нээлттэйгээр ярилцъя гэсэн юм аа. За ингээд хилцүүлэх үргэлжлүүлсэн та хүртэ талхарлаа илэрхийлээ. Түрүүн бид овчхон дурдлаад хэдүүлээ нэг 2 цагийн хугацаанд нэр бүхний хэдэн асуудлаар ярилцъя гэж байгаа. Тэгээ сая бол ингээд засгийн газар хэрэглэх газрын дарга учир сайд болон эсэг гишүүдийн хамтаар ингээд их хурлд бол хууль бол өргөн барьж байгаа шүү байна. Тэгээд энэ бас шууд өнөө маргааштай батлагдахгүй ч гэсэн за ер нь бол энэ захин мөрөөдөө тоглоом эргэн тойронд болж байгаа асуудлыг бол нэг талд нь бас гарах болоо гэж найдаж байгаамаа. За өнөөдөр манай хилцүүлэгт онц цэцсэн өмгөөлийн компаниг үүсгэн байгуулагч хуульч байгалмаа ирсэн байна. Сэнд аюушийн байгалмаа өмгөөлийн онц цэцсэн хязгаарлагдмал хариуцлагатай компани үүсгэн байгуулагч хуульч өмгөөлөгч. За мөн сэтгэл засалж юмч за донтох эмгэг судлаач ган тулга ирсэн байна. Шавзан дулмын ган тулга Master Brain Mongolia хязгаарлагдмал хариуцлагатай компани сэтгэл засалж юмч донтох эмгэг судлаач. За мөн цагдаа ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны за мэдээлэл нөлөөллийн засгийн дарга за цагдаагийн ахлах дэслэгч Ариун Гуа ирсэн байна. Бэлэг сайхны Ариун Гуа цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны мэдээлэл нөлөөллийн засгийн дарга цагдаагийн ахлах дэслэгч. Хилцүүлгээ аль биесээр эхлэе. Тэгээд яг хуу бид одоо хэвлэл мэдээллийн байгууллага болооч тэр яг энэ захин мөрөөдөө тоглоомтой асуудал дээр бол ингээд одоо аль нэг талд нь гарахаас илүүтэйгээр бодит үннийг мэдээлэл хүсэж байгаа. Гэхдээ өнөөдөр яг нөгөө нийгэм эдийн засаг гэдэг юм уу айл өрхүүдийг харж байхад бол за баг худалчунд бол айл болгонд нэг юм онлайн покер гэдэг юм уу 1xbet гэдэг юм уу та нэг юм захин мөрөөдөө тоглоомд нэг хамаргадаг л нэг хүмүүс байна л да. Хуучин ч манах нэг ярьдаг айл болгонд нэг бөө орфлемж байдаг гэсэн. Одоо баг нэг айл болгонд нэг юм мөрөөдөө тоглоом донтогч гэх юм уу зүгээр одоо нэг сонирхогч гэх юм уу нэг юм хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр хэдүүлээ яриагаа цагдаагийн байгууллагын төлөөлөл хэсэглээ. Ер нь энэ захин мөрөөдөө тоглоомыг ер нь Монгол улсад ер нь хоригдд юм уу? Ер нь одоо яг энэ тоглосон тохиолдолд эрүүг үйл гэдэг юм уу? Зөрчлийн хуулиар шийдэгддэг юм уу? Ер нь та яг энэ талаараас нэг мэдээлэл өгвөл. За яг одоо Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа зөрчлийн тухай хууль эрүүгийн хууль дээр бол мөрөөдөө тоглоомтой холбоотой зүйл залт байдаг. За энэ ямар залт байдг вэ гэхээр зөрчлийн тухай хуулийн 5-7 дугаар зүйлд мөрөөдөө тоглоом тогоосон бол тухайн хүнд торгох одоо зөрчлийн шийтгэл оногдуулдаг байна. Харин мөрөөдөө тоглоом зохион байгуулсан этгээдийг эрүүгийн хуулийн 2017 заагдсан мөрөөдөө тоглоом зохион байгуулах гэсэн зүйл залтаар эрүүгийн хариуцлага хүлээхээр мөрдөх шалгах ажиллагаа явуулдаг. Тэгэхээр яг мөрөөдөө тоглоом зохион байгуулах гэдэг нь одоо боддоор биетээр тий одоо өөрөө ямар нэгэн газар орчинд хүмүүсийг дууд зохион байгуулахаас гадна захин орчинд бас зохион байгуулах боломжтой. Одоо жишээ нь энд сууж байгаа одоо та бүхэн бол мөрөөдөө тоглоом тоглож байгаагүй ч юм уу тоглож исэн ч юм уу сайн мэдэхгүй байгаа ч гэсэндээ тайлбарлаж өгөх юм бол жишээ нь яг энэ мөрөөдөө тоглоом зохион байгуулаад байгаа 1xbet ч гэлтгүй олон сайтууд байгаа. За энэ сайтуудаас жишээ нь одоо тэр PokerR гэсэн 2 гэсэн нэртэй нэг аппликейшн байгаа юм л та. Тэр аппликейшн руу ороод үзэх юм бол өөрсдөө ийм өрөө үүсгэж тоглодог. Тэгэнгүүт тэр өрөөнд орохын тулд жишээ нь дор хаяж 5 хүнтэй байх юм уу 7 хүнтэй байх юм уу 8 хүнтэй байх юм уу гэдгээр тэр өрөөг нээж байгаа хүн анханасаа үүсгэждэг байх нэ. За тэгээд тухайн ширээнд суухын тулд эхлээд би ямар нэгэн байдлаар урьдчилгаа төлбөр төлөх ёстой. 10,000 ширээ юм уу 20,000 ширээ юм уу гэдгээс шалтгаалаад. Тэгээд тухайн хүмүүс бол яг бодит байдал дээр бас мөрөөдөө тоглоом зохион байгуулах гэдэг гэмт хэрэг нь давхар бас өөр гэмт хэрэгтэй хамт үлдэх гэдэг магадaltaй байдаг. Энэ юу юм гэхээр тэр өрөөг үүсгэсэн хүн гаднаас нэг юм уу хоёр хүн
авч одоо суулгаад үлдсэн хүмүүсийнх нь оронд 4-5 гар утас тавьчихдаг байхгүй. Ингээд тэр гар утаснуудыг бүгдийг хараад 5-6 хүний өмнөөс тоглож байгаа хүн гаднаас орж ирээд ганцаараа тоглож байгаа хүн хоёрын оронд газар тэнгэр шиг ялгаа үүсдэг. Тэгэхээр мөрөөдөө тоглоом зохион байгуулах гэмт хэрэгийг үлдэж явахдаа давхар бас өөр төрлийн гэмт хэрэг зөрчлийг ч гэсэн үлдэж явах магадaltaй байдаг. За дийлэгтээ бол эрүүгийн үеийн 18-6 цагт мөнгө хуваах гэмт хэрэг. За тэгээд мөн одоо яг бусад холбогдох заллах гэмт хэрэгч гэдэг юм уу энэ төрлийн бас гэмт хэрэг зөрчлийг үлдэж авах магадлал өндөртэй байдаг. Тийм учраас яг энэ онлайн зар зүгээр уцаа яг өдөршөнгөө хараад сууж байгаа хүн тэрийг зохион байгуулж байгаа хүн хоёрын хооронд ялгаа байдаг гэдгийг мэдхгүйгээр хүмүүс өөрсдөө за би одоо нэг тоглоод үзье гэд өөртөө нэтлэн бүгд л уцаа оролдож байгаа гэж бодоод байдаг. Тийм учраас илүү их хохирлт орох магадлалтай гэж юу нь бол хэлж байна. Тэгээ тэр хүмүүсийн тактик гэж байна л да. 4 хожигдлоо гэж бодоход 5 дахь дээр нэг хожуулцдаг, 6 дахь дээр нэг хожуулцдаг, дахиад 7-8 хожигдуулж хагаад дахиад нэг хожуулцдаг. Ингэж нөгөө нэг ихтгэл төрүүлэх зарчим гэж яригддаг байхгүй. Ихтгэл төрүүлж хагаад илүү их мөнгө одоо авах боломжтой нөхцөл байдлыг үүсгэж тоглодог. За. Хууль зүйн хэлсэн байна. Яг өнөөдөр яг энэ захин мөрөдө тоглоомтой холбоотой гэмт хэрэг юу нэг одоо танаа хуулийн байгууллагуудаар тий одоо өмгөөлөх үйлчлэгээ авахлаа гэдэг юм ер нь бас хууль шимтгонд ер нь хэр сэдв болж хувирчаад байна. За ер нь бол цахим мөрөдө тоглоомоос болоод сүүлийн үед маш их заллингийн гэмт хэрэг ялангуяа маш их үлдэгдэж байгаа. Ягаад тэгэхээр эхлээд яг өөртөө байгаа мөнгөөрөө тоглоод дараа нь болохоор одоо ах トゥ нараасаа ингээд мөнгө зээлнэ. За тэгээ ах トゥ нар нь ингээд мөнгө өгөөд ингээд хаширч штэ. Тэнгүү дараа нь найз нөхдөөсөө ингээд нөх хүрээллийн уламт хэлээд ингээд хүмүүсээс за үннээ хэлж авж байгаа ч хүмүүс байна тий. Одоо тоглоно гэдгээ хэлээд авж байгаа ч хүн байна. Худлаа одоо сүүлдээ бол ерөөсөө худлаа хэлээл дандаа хүмүүсээс мөнгө зээлж аваад тэгэл одоо янз бүрийн бизнес exchange гэдэг юм уу нэг мөнгөний шаардлага гарлаа гэдэг ингэж худлаа хэлж маш их мөнгө ингээд эргэн тойрны хүрээллээсээ аваад тэгээ сүүлдээ өрөнд ороод одоо тэр мөнгөний дүн нь бол маш их байна штэ. Зарим хүмүүс бол эцэг эхийнхээ өгсөн сургалтын төлбөрөөр одоо дансанд нь хадгалж исэн сургалтын төлбөрч гэдэг юм уу те тэр мөнгөөр тоглоно. Надаас нэг хүн зөвлөгөө авч ирсэн нөө их чинь одоо ингээд гадагшаа явахдаа одоо дүүдээ компанийнхаа одоо компани хариуцуулаад ингээ гарын үсэг зурх эрх мэрхээ нөгөөд ингээд үлдээсэн чинь бүр нөгөө компанийнхаа орлогоор тоглолцсон ч юм уу. Ээж нь хүүдээ ихтгэл үзүүлээд одоо ингээд орхицсон чинь гадагшаа явахдаа орхицсон чинь тэр хооронд нөгөө компани дансанд байсан мөнгө төгрөгөөр нь ингээд тоглоод бүр ингээд хэдэн зуун саяын хохирол учруулсан ийм үзэгдэл бол ерөөсөн маш их газар авж байгаа. Тэгээд энэс олж залуучууд заллингийн гэмт хэрэгт бол бүр ялангуяа их шийтгэж байгаа. Тэгээд сүүлдээ нөгөө өрөө төлж чадахгүй эхнэр хүүхдээсээ салаад ингээд одоо бүр гарцгүй гэж өөрөө бодоод тэгээд ерөөсөн амиа хорлох юм үзэгдэл хүртэл зөндөө гарч байгаа. Тэгээд Facebook дээр одоо би ингээд судлаад үзсэн чинь Ban Expert хохирогчдын бүлэг гэдэг бүр юм бүлэг үүсгэсэн байна. Тэгэл яг энд тэр өөрийнхөө болсон процессыг яг ингээд бичсэн. Ерөөсөө яг ийм байдлаар л ийм циклэр л энэ үйл ажиллагаа нь явагдаад ингээд бүр яахаа мэдхээ болцсон. Одоо би яах вэ гэсэн ингээд зовлонгоо бичиж ингэж зовлонгоо хуваалцсан хүмүүсийн юм сэтгэл бол дүүрэн байлээ. За яг одоо сэтгэл заслах юм уу энэ донтох өвчнийгээ судалдаг мэргэжилтэн бас ирсэн байна те. Энэ захим мөрөдө тоглоом ер нь хүнийг яг тэр дондох эмхт одоо хүрэж байгаа та яг энэ шат амжилгын ер нь яг одоо танаа эмнэлгийн илэрч идэм үү та судлах тунд ер нь юу гэж үздэг юм бол хэдийгээр одоо сэмүүтэд яг энэ дондох зориулаад яг тийм дасаг нийцээгүй ч гэсэн яг энэ төрлийн одоо яг энэ хүмүүс бас хэвтийн имжлүүлдэг те зөвлөгөө авдаг юм курсээр очдог гэсэн юм би таны ярианаас бас сонсч байсан те. Сэтгцээр үдний үндэсний төвд одоо 19 оноос өмнө бол ер нь яг энэ захим мөрөдө тоглоом гэдэг ойлголтоор хандж ирсэн тохиолдол бараг байхгүй. Одоо хандж ирсэн жилдээ 1-2 ч юм уу те тэрөөс анхаарал татаж яригддаг байсан. Тэгэхээр 20 оны статистикаас харахад 3 хүн хандж ирсэн байхгүй юу. Тэгээ 23 он болоход 106 хүн хандсан байгаа юм. Жилийн хугацаанд. Саяхан одоо бас мэдээллийг ингээд харахад өнгөрсөн 24 онд 112 хүн хандсан байна гэдэг үзэж байгаа. Тэгэхээр яг энэ бол ингээд бодиттой илэрхийлэх тоо бас биш л дээ. Яагаад тэгэхээр мөрөдө тоглоом тоглож байгаа хүнийг яг тэгээд эмнэлэгт хэвтүүлээд эмчлэх гэдэг шаардлага бол яг үсэд ээдэггүй. Архины асуудалтай хүмүүс бол хордлого тайлах тийм ээ даралт маралт нөхсөөл ингээд ондох эмгээг бол авчиж байгаа. Ер нь хүн өөрөө тэр бооцоог энэ мөнгийг би тавих уу үгүй юу? Одоо тоглох дур төрж исэн ч энийг би тоглох хэрэгтэй вэ, тоглохгүй байх уу гэдэг шийдвэрийг гаргаад өөрийгөө өдөрдөж байгаа хүн бол
эмгэгтэй гэж үзэхгүй болоод ирж байгаа. Явандаа бол энэ бол хүн тэрний өмнө бол үнэхээр хүч мөхсдөг. Яг тэр мөнгийг захиран зарцуулах тэр одоо удирдлага тэр хүний гараас нэгсэнтэй бол гараа явждаг гэж ойлгож байна. Тэгэхээр яг ийм асуудалд ороогүй хүмүүс хажугаас нахаар ерөөсөө их ойлгохгүй байгаа байхгүй юу. Яагаад ингээд зүгээр л ингээд тоглохоо болчих болдгоо мó ч гэдэг юм уу тий. Тэгээ зөндөөл алдлаа штэ. Тэгээд дахиад алдаад ах юм уу гэд ингээд ойлгохгүй. Гэтэл цаанаа бол яг хүний сэтгэл зүйд явагдаж байгаа дондох эмгэг болоод ирэх ялдад бол энэ гаднаас харж байгаа хүний нүд дээр шийдчихээр тийм амархан зүйл бол бас биш болоод хөрчдөг байхгүй юу. Найз нөхдийнхөө хүрээлэлээр мэддэг болсон доо нэг юм битгий юм байгаа. Спорт тэгэхээр спорт дээр тавьдаг байсан. Тэгэл аль нь хожигдох аль нь тэнцэх хэдэн гол орох гэдгээс ахуулаад орчихсан. Анх бол тэгэл хэдэн 12,000 төгрөг өөрч тавьж исэн. Тэгэл 10,000 гарч тавьж исэн. Тэгээд яванда одоо нэг оц гэж байдаг хгүй урд хүрэх юм уу. Тэр нь одоо 50,000 төгрөг тавихад 1.5 оц дээр тавилаа гэхэд нэг 75,000 төгрөг болох жишээтэй нэг 25,000 төгрөгийн ашигтай гэх юм. Тэгээ хэрвээ 500,000 төгрөг тавьвал 250,000 төгрөгийн ашигтай гэх мэт ингээд айдлах их өндөр дүнтэй мөнгөөр цэнэглүүл цэнэглээд бит тавиад хожвол тэрний илүү мөнгө өгдөг хожих мөнгө нь илүү их байдаг учраас тэгэл аажмаар өсгсөөр байгаа л нэг тавьж үзэл хоёр тавьж үзэл тэгэл юу яванд орсон дөө зөндөө хэдэн саяар нь жалтчихсан. Тэгэл юу яванд ингээд айгүй их мөнгө алдсан. Тэгээд чинь цайлангаа тавьж тоглосон. Ихэндээ юм байсан байр машин бүхэл юмтай байсан. Тэгээд одоо юу ч хөө болсон да. Багыг тавиад ихийг хожих мож. Тэгээд тэр сонголт хөтлөгцөр байгаа л явандаа ихийг тавиал. Тэгэл юу шивчгүүл болсон да. Байр машинтай байсан, байр машинг болсон. Эхнэр хүүхэдтэй байсан, эхнэр хүүхэд болсон. Одоо гэр бүлчгүй тэгэл тогтмол ажилтай байсан. Тэгээд нөгөө нэг битээ тавиад слото тоглоод айгүй их мөнгө хожоод бахаар тэгээд би заавал яагаад ажиллах хэрэгтэй гэж ингээд мөнгө олчвол болин яд өдөрт 100,000 төгрөг олчвол 30 хоногт үржүүлэхэд нэг 3 сая төгрөгийн нэг өгөрөл өөртөө цалин давчна гэдэг тийм утгаар л бодоод тэгээ юу н орцсон. Тэгээ одоо тэгээ юу ч хөө амар харамсдаг. Ахлах төслөгч одоо хэдүүлээ нөгөө би ингээд зурхад илсэндээ зураг харуулаад явж байгаа. Бид хэдий яриатай холбоотойгоор те одоо урд нэг юм захин мөрөөдөө ч юм уу ер нь бит байдлаар ингээд зохион байгуулад ингээд бас илэрсэн арга хэмжээ авахулсан гэд. Тэгэхээр цагдаагийн байгууллагын нэг зорилго бол урьдчилан сэргийлэх. Тэгэхээр одоо яг энэ бидэрт нэг юм бас нэг хөвшмөл ойлголт байна л да те нэг юм нэг хүүхэд залуучууд л хүн тоглолдог гэлтэй. Тэгээ сүүлд ингээ харахаар эн чинь бүх насныхны чинь тоглолдог юм байна. Охид эмэгтэйчүүд хүртэл байдаг гэсэн тийм юу явж гин те. Тэгээ одоо тэгээд цагдаагийн байгууллага ингээ урьдчилан сэргийлэх гэл ингээл аян зохион байгуулж байна ингээл хуулиа хэрэгжүүлж байна те ингээл явж байна те. Тэгэхээр яг энэ бас дан ганц би цагдаагийн ажил биш гэж хараад байна л да. Яг цагдаа зөвхөн яг энэ захин мөрөөдөө тоглоом гэдэг юм уу энэ яг юм хууль бус зүйлтэй ингээ явна гэхээр хүчшүүл хүрэхгүй баг. Тэгэхээр ерөн зүгээр та нарыг өөр бусад одоо ямар субъектүүдтэй ч юм хамтарч ажиллая гэж одоо төлөвлөлтийн төвний ажиллаж байгаа тийм тохиолдлууд ер нь байна уу? За яг өнөөдрийн байдлаар цагдаагийн газар ерөнхий сэргийлэх албан эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмтрэхтэй тэмцэх газартай хамтраад амьдрал мөрөө биш гэсэн энэ арга хэмжээ зохион байгуулж байна. За амьдрал мөрөө биш гэсэн энэ арга хэмжээний хүрээнд бол иргэдэд яг өөрт мэдгэдгээр харагдаж байгаа зүйл бол яг захин орчинд цагдаагийн байгууллагын одоо яг сошиал хаягууд байдаг. Энэ хаягууд дээр ерөнхий сэргийлэх байдлаар мэдээллүүдийг за хуулийн зүйл заалттай дээрээс нь энэ төрлийн тоглоомд донтсон иргэн энэ төрлийн тоглоомд донтсон иргэнтэй ажиллаж байгаа хуульч өмгөөлөгч сэтгэл зүйч ямар хүмүүс байж мэдээлэл хүргэх боломжтой. Энэ хүмүүстэй хамтраад ерөнхийдөө мэдээллүүдийг түгээх зарчмаар ажиллаж байгаа. Гэхдээ энэ нь бол зөвхөн нийтэд харагдаж байгаа л байдлаас болохоос дотооддоо бол зохион байгуулж байгаа ажил арга хэмжээнүүд их юм байдаг. Тэгээ яагаад ерөн цагдаагийн байгууллагын захин мөрөөдөө тоглоом дээр арга хэмжээ аваад байгаа юм бэ гэхээр сая энэ өмгөөлөгч чинь хэлсэн шиг яг энэ төрлийн гэмтэргийг дагаад нөгөө өөр бас гэмтэрэг зөрчил холбогдох магадлал өндөр байдаг гэж яриад байгаа шүү дээ. Тэнгүүд яг энэ жишээ заллах гэмтэрэг тэр мөрөөдөө тоглоом тоглож байгаа хүн ч өөрөө заллах гэмтэрэг үйлдэж байгаа магадaltaй мөрөөдөө тоглоом тоглуулж байгаа агент гэж бас байгаад байгаа. Энэ агент гэдэг нь ер нь одоо хүмүүсийн ойлгоход амраар тайлбарлах юм бол сүлжээ шиг
Сүлжээний залилан гэж нэг хэсэг яригадаад байсан шүү дээ. Нэг нэгнийгаа эсвүүлээд доороо байгаа хүмүүсийг дахиж эсвүүлээд ингээ пирамид зарчмаар ажилладаг. Тэгээд бие биендээ юм зараал борлуулаад цалин өгдөг байсан. За тэгвэл 1xbet ч гэсэн адилхан пирамид тогтолцоотой явдаг. За тэгвэл энэ пирамид тогтолцооны яадаг вэ гэхээр одоо яг энэ 1xbet-ийн нөгөө цэнэглэлт хийх аргууд нь өөр өөр л байдаг юм байна л да. Сүүл дуг нь бас нэг банкны аппликейшнээр цэнэглэдэг болсон байжгаад одоо бол хаагдсан байгаа. Тэнгүүд энэ яадгүй гэхээр Монгол банкны дансаар шууд зэнэлт хийж болохгүй учраас ямар нэгэн агенттэй холбогдож тэр 100-аар нь дамжуулж би 20,000-аар зэнэглэе 100,000-аар зэнэглэгээд мөнгө шилжүүлэхээр агент нь тухайн хүний аккаунт руу мөнгөний оруулж өгдөг ийм зарчмаар явдаг байсан байна. За тэнгүүд яг жинхэнэ агент ч гэж байгаа агентууд төр тоглодог заллах гэмтрэг үйлддэг этгээдүүд бас байна. Тэнгүүд одоо энэтэй холбоотой жишээ нь нэг хэсэг Telegram-ын заллан гэж явагдаад байсан шүү дээ. Энэ шиг Telegram-аар, WhatsApp-аар, Facebook-ээр зарын группүүдээр гэл олон төрлийн энэ олон сүлжээгээр за ингээд 1xbet-ийн апп цэнгэлж өгнө. Цэнгэлт болгон тэдэнд төгрөгийн бонустай антер гэсэн тийм зар мэдээлэлүүд байршуулад давхар тэр агент хийж байгаа заллах гэмтрэг үлдэж байгаа хүмүүс ч байна. Мөрөдөө тоглоом тоглох гэж өөрсдөө хохирогч болж байгаа залилуулсан хүмүүс ч байна гэх мэтчлэн яг энэ моридо тоглоомыг тоглохын тулд энэ хүмүүс ямар ч нэгэн аргаар л тоглох гээд өөр ямар нэгэн гэмт хэрэг зөрчил хохирогч эсвэл холбогдогч болоод байгаа нь өөрөө аюул байгаад байгаа учраас нийгмийн гэмт үзэгдлээс өрсөн сэргийлэх чиглэлээр ер нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. За тэгээд дээрээс нь яг одоо таны нэвтрүүлэг хийсэн мэдж байгаачлан одоо засгийн газрыг хэрэглэх газраас те яг энэ мөрөдөө тоглоомтой холбоотой хуулийг шинжилэн баталгаар мэдээж одоо юу саналаа хүргүүлсэн байгаа юм лээ. Тэгээд байгууллага болгон л аль болох юм мөрөдөө тоглоом тоглодог аль хаагчтай жишээ нь урьдсан сэргийлэх чиглэлээр сургалт ороод өгөөч гэж жишээ нь сүүлийн үед бол маш их дууддаг болсон. Яагаад тэгэхээр сошиал орчнуудад та нарыг харсан болов уу юуны таксины жолооч машин барьж агаад явж байгаа байхгүй. Тэгээд урд замаа харахгүй бит тавиад ингэж яваад байгаа байхгүй. Тийм, хотооромж явсан тийм. Нэлээд хурдтай явсан. Ойролцоогоор нэг 50-аас 60 хэдэн насны эрэгтэй. Тэнгүүд яг энэ мөрөдөө тоглоом гэдгийг тоглоход заавал насны хязгаар гэж байхгүй. Тэгтээ бидний авсан яг өмсний статистикийн хорооноос гаргасан 23 оны судалгаагаар нийт яг энэ мөрөдөө тоглоом тоглож байгаа иргэдийн 56.9% нь 18-аас 39 насны хүмүүс байна гэж ерөөхдөө бол судалгаан дээр байгаад байгаа. Тэгэхээр ихэвчлэн залуу хүмүүс тоглож байгаа. Одоо нийгэмдэр ямар ч зөвшөөрөлгүй суглааны асуудал фейсбүүкээр дүүрэн явж байгаа шүү дээ. Дурын нэг инфлюенсер нь гарч ирээд машин өгнөө, нэг хүний 50,000 гээ 500 хүнээс мөнгө аваад тэр машина хідээр ч юм яачдаг. Ийм суглааны асуудал. Энэ яг зохицуулалттай манай улсад хууль дүрм нь одоо яг хэрэгжиж байгаа мó. Тусгай зөвшөөрөл авахгүйгээр л ийм ажлыг цахим орчин, сошиал орчин хийгээд байгаа шүү дээ. Энэ дээр тэгвэл яаж хэрэгжүүлэх механизм байгаа мó? Тэр 100 жилийн үйл ажиллагаан дээр хориг тавих уу ёстой. Сурчлагын хоригдох ёстой ёстой. Зохион байгуулах буюу нэг удаагийн үйлдэлээр зохион байгуулалтад байвал хариулах ёстой. Дээрэс нь дансаа ашиглуулж ивэл харилцаа холбооны сүлжээний дугаар ашиглуулж ивэл бүхэлд нь хорих ёстой. Тэгээ үйлдэл болгоны хоригдсан цагт Монгол банкч тэр, цагдаагийн байгуулагч тэр, харилцаа холбооны зохицуулах хорооч тэр хамтарч ажиллах боломжтой бүрдвэл багадаа 65% бууруулна гэж. За хэдүүл илүү задлааж явж байгаа шүү дээ. За хуульчаа тэгэхээр ийм байна. Одоо энэ захин мөрөдөө тоглоомыг ер нь хуульчлна гэж юм л да. Гэтэ яг энэ одоо нэг тоглолтогч юм уу энийг одоо дэмждэг усаж юу гэж ярьж байгаа гэхээр энийг бүр хориглох гээд байгаа юм биш үү те. Одоо ерөөсөө л энэ юмыг хориглох тусмал маш байдлыг өгүүлдэг. Одоо жишээ нь та санаж байгаа 1920 онд нэг Америкийн нэгдсэн улсад хуурай хууль гэж гараад ерөөсөө хуурамч аригтарцыг маш их хэрэгэлдэг байлаа. 1980-ад онд нөгөө Перестройка үед ч гэсэн бас л юм хуурай хууль гараад ерөөсөө бараг юм үнэртэй бас одоклон хүртэл ингээ уудаг тийм одоо сайд түнэр санаж байгаа бол багнруулуу наалахт бас нөгөө техник спирт дуусан тохиол гараад бас хүмүүс бөөндө хорцсон амнасаа алдсан гэж юм л да. Тэгэхээр хорих тус маань энэ өөрөө ингээд нэг нийгмийн бас юм уужиг талд хэлбэр рүү ороод хүний санаанд оромгүй одоо юм хэлбэр шилжээд хор хөнөөл нь их байх гэсэн бас юм айдас боломжтой байна л да. Та зүгээр хуульчны талаас юу гэж харж байна? За миний хувьд бол хориглох нь зүйтэй гэж би бодож байна. Ягаад тэгэхээр донтолт гэдэг чинь одоо хэрвээ тэрийг тоглож эхлэегүй бол донтохгүй шүү дээ. Тоглож эхлээ тодорхой хэмжээнд ингээд одоо ер нь бол мөрөдөө тоглоом ямар нэгэн мөрөдөө тоглоомын зарчим нь болохоор ямар зарчмаар явдаг вэ гэхээр одоо онлайн тоглоомнууд эхлээд ямар ч гэсэн тэр програм нь бол өгөөш хайж өгнө. Өгөөш хайж өгөөд тэр хүн тодорхой хэмжээнд нэг мөнгө хожно. Казино ч гэсэн ер нь тэгж явна шүү дээ. Мөнгө хожно. Тэгээд тэр тоглоомыг цаана тэр одоо
програмчлж хийж байгаа юунд бүр том IT инженеруудын баг ажиллаж байгаа шүү дээ. Тэр програмч чинь тэрийг бүгдийг яг ингээд тохируулаад те одоо эхлээд өгөөшийг хайж өгнө. За тэгээд өгөөшөнд донтоод ингээд тоглоод эхлэнгүүт нөө хожих магадлал нь маш бага байхаар ийм зохион байгуулалттай ер нь бол явагдаад байдаг. Тэгэхээр эхнээс нь тэрийг хойрохгүй бол яг ингээд тоглоод эхлүүл одоо мэдээж энэ мэрэгжлийн одоо сэтгэл судлаач хүн хэлэх бах. Эхлээд яг ингээд тэр алхмаа хийгээд ингээд тоглоод эхлэнгүүт донтох юу нь эхэлнэ. Тэгэхээр эхнээсээ л тэрийг хоригдчих юм бол тоглохгүй байх юм бол нөгөө залуучуудын донтолт бол ингээд бас урьдчилан сэргийлэгдээд зогсох юм боломжтой гэж би үзэж байгаа. Тэгээд манай улсын хувьд одоо жишээлбэл одоо яг донтоод ингээд сэтгцийн хувьд хэвийн биш болцсон сэтгцийн эмгэг штэ энэ чинь эмгэгтэй болцсон хүмүүсээ одоо жишээлбэл улсаас мөнгө гаргаад үн төлбөргүй тэрийг эмчлэх юм мөнгөтэй улс бол бас одоо яа гэх вэ те. Гэтэл ямар ч одоо төсвөн өнөөдөр хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байрны зардлыг гаргахгүй гэд өнөөдөр тийм шийдвэр гарцсан гэд хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн одоо захирлан тийм мэдээлэл фэйсбүүкээр хийцэн байлээ. Одоо улсаас санхүүждэг байгууллага биш танах бол төрийн бас байгууллага учраас бид нар гаргахгүй гэсэн юм юу одоо шийдвэр өгсөн. Тийм мөнгөө гаргаж чадахгүй байж ич энэ донтогчтой одоо эмчлэх мөнгө улсаас одоо өнөөдөр гаргах боломж байхгүй байхад тэрийг ингээд сул тавиад одоо газар ахуулах нь бол улсад тохиролтой гэж би үзэж байгаа. Тэгээд жишээлбэл за Америкт ингээд спорт бооцоо тавьдаг ийм одоо том компани одоо вебсайт аппликейшн руу орохоор тэнд хэрвээ та донтвол яах вэ? Донтвол одоо яах вэ гэдэг ингээ арга зам амын ингээ зөвлөгөө юуг ингээ бүр ингээ өндөр түвшинд тэнд ингээ бичсэн. Бас ингээ тэр компани чинь нийгмийн хариуцлага ухамсарлаад ингээ вебээ хөгжүүлэхдээ хүртэл тийм байдлаар хөгжүүлж штэ. Гэтэл манайх бол ерөөсөө өнөөдөр юу хийж ийнвэ гэхээр тэр одоо тоглуулж байгаа агентууд нь тийм одоо нөгөө нэг та нар ингээ зохих хэмжээнд тоглоорой. Тоглохгүй бол та нарын хохин шүү гэл одоо coin гарахтаа ч гэсэн одоо coin гаргасан залуучууд чинь тэгж мэддэг хэлгээд байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө яаж тэрнээс сэргийлэх гэдгийг давхар ингэж одоо тэрийг сурталчлаагүй зөвхөн л за та нар тоглох хэрэгтэй тэр хэмжээнд одоо мөнгөө одоо өөрийнхөө чадах хэмжээнд мөнгөө хийгээрээ манайх руу гэж хэлчихэл ингээл орхицсан. Тэгэл нөгөө залуучууд чинь бүгд ингээд coin-ы бас хохирогч болол одоо өнөөдөр тэр нь шийдэгдээгүй ингээд явж байгаа шүү дээ. За донтох эмгэг судлаач хүн би танаас асууж байгаа шүү дээ. Хин ч хариулж болно те. Одоо энэ ингэж юм л та хараад гарны 10-аас 20 мянгаар ингээд анх удаа дансаа цэнэглээд энэ цэгмөрөөдөө тоглоомд ингээд оролцож байгаа шүү байна. Тэр үед бол нэг айхтар ашиг олж ирэхгүй зүгээр нэг уйдаа 100-аагаа гаргах нэг юм зорилготой шүү байна. За явандаа яг энэ алдаж байгаа юм орж байгаа мөнгөнд нэмэгдэж ин л та 2-300 2-3 сая 400-500 сая тэрбум төгрөг алдсан хүртэл ингэж яригдэж байна. Одоо тэгээд худалчунд бол зарим одоо энэ дэр ингээд нэг цаашаа хараад ингээд нэг цагдаа өрхийн газраас нэг те бас ингээд нэг хэрхэн тоглоомд донцсон хэдэн төгрөг алдсан гэдгээ ярьж байгаа. Тэгээд энэ чинь араасаа нөгөө нэг гэр бүл салалт за одоо тэгэл нөгөө нэг амиа оролт гэдэг юм уу те тэр ч байтугай эцэгхэд тэтгэврийн мөнгийг хүртэл сар жилээр нь аваад тоглолцдог. Одоо ямар санд нийгэм хамгааллын сайд нүртэл одоо нөгөө юм тэтгэврийг одоо энэ зээлээр авахыг одоо банкуд тараад баг ингээд зогсоож байгаа шүү дээ. Олон сараар нь авахгүй яагаад гэвэл энэний ард бол өөр хүмүүс нь авдаг. Авж авахдаа энэ зөвхөн ахуйн зээл биш яг энэ мөрөөдөө тоглоомд одоо ингэж залтуулдаг гэсэн бас юм дүү мэдээ бас би цагдаа байгуулсан авч ирсэн. Тэгэхээр энэ ингээд яг донтох энэ маань их сонирхол юм байна л да. Одоо та бид одоо мэдж байгаа хүн архин донтон ч гэдэм үү. За магадгүй өөр ямар нэг одоо цав өндөрлөдөг, бензин өндөрлөдөг ч юм уу. Юунд ч донтож олон хэлбэр байдаг. Гэтэ энэ захин мөрөөдөө тоглоом донтно гэдэг маань өөр ёс тийм өвөрмөц ах шиг хүнийг түрүүн одоо арингуагийн хэл дээр их айхтар тийм аажмаар татдаг. Энэ хуульчийн хэл дээр ч гэсэн яг одоо ингээд хориглохгүй бол ингээд маш хүнд байдалд орж ийн л гэсэн юм ярьж байна. За мөрөөдөө тоглоом бол байсан уу байсан. Энэ бол тийм ээ. Гэхдээ хамар хүрээ их бага байсан. Одоо би одоо ингээд сумдаа очиод ингэж яхад нэг хүн даалууддаг ч юм уу те эсвэл хүзрдэг ч юм уу гэдэг ийм хамар хүрээ их бага нийгмийн амьдрал нөлөөлөх үйц хэмжээнд бол яригддаг асуудал байж л одоо гар утас интернет энийг хэрэглээ гэдэг чинь ингээд маш олон хүнийг хамраа авчиж байгаа. Тэгээд тоглосон болон бол донтох юмхтэй бас болохгүй. Гэхдээ 10 хүн энэ ширээн дээр ингээд би та гурыг таньдгүй ирээд сая төгрөг тавиад тоглоё гэвэл би бараг л тоглохгүй дээ. Яг гэвэл энэ гурч хоорондоо ер нь бол ярьсан биш үү те би хамгийн сүүлд ирсэн бол те гэдэг би баг мөнгө маш их бодож иж тавих байхгүй. Гэтэл яг утасны цаанаас болохоор
тэрнээс чинь одоо бүр нүрийн чарахгүй хүн тоглож байгаа гэх үед энэ үед тийм ихтгэл хүлээлттэй байдаг нь бас хүний нэг юм сэтгэл зүйн онцлог юм болов уу гэж харж байгаа. Тэгэхээр яг энэ зан үйлийн хүрээнд үүсэж байгаа буюу ямар нэгэн одоо ариг тамхи бусад мансуурлах бодис сэргэлээгүй бэжэж үүсэж байгаа дондох эмгэгийн цаад механизм нь ямар юм бэ гэж судлаад үзсэн чинь яг адилхан байгаа байхгүй юу? Эрийг бол ингээд шинжилгээ баталсан байгаа. Техник эцсийн мөчтөл яг ингээд ирж байгаа байхгүй юу? Мэргэжлийн хүн дээр. Тэгэхээр мөрөөдө тоглоом гэдэг бол хүний уурах тархины тэр сул тал дээр маш сайн ажилтдаг л нэг тийм механизм яваад байна л да. Одоо тэр нэг баг илүүдсэн юм шиг ийм. Жишээ нь ингэж байгаа байхгүй юу? Гадаадд ажил хийгээд амьдарч байгаа залуу ингээд очиод эхний 2 жилд бол ингээд маш мөнгө олоод гэр орондоо явуулаад амьдрал нь ингээд сайхан явж идэл сүүлийн хэдэн жил ерөөсөө мөнгө төгрөг явуулаагүй. Явуулж чадаагүй. Явуулсан чинь маш бага хэмжээний. Тэгэл яадаг вэ гэхээр хагас өдөр цалин буудаг. Тэгэл нэгдгээс бүтэн сайнаас эхлээд би өстэй цалин буунгууд юу явна гэж. Хүүхдүүд рүүгээ мөнгө явуулна гэж нэгдэгэд боддог гэж. 2 дахьд боддог, 3 дахьд боддог. 4 дахьд 5 дахьд бодоод яг тагсаа цалины ороод тэр бодлоо ингээд хаашиж алга болчихдог гэж. Өгн бол мөнгө шилжүүлэх юм шиг шүү дээ. Аппликейшн лог ороод ингэж жагаал сентарал явуучин тийм үү. Бараг тэр үед ингээд хуруугаар хөдөлтгөөч гэмээр юм шиг тийм сонин бид нар ингээд ойлгохооргүй юм бий болчих واخгүй. Тэгэл яа гэм гэхээр за нэг 500 за нэг $1000 тэр хүн одоо 7 хоног юм уу ажиллаад оллоо гэж бодоход за ямар ч байсан л 900-ыг нь явуулъя гэж бодно гэж байгаа байхгүй юу. За тэгтээ энэ удаад бас жоохон ахиу явуулчих бас болохгүй юм байхгүй л те 100-аар нэг тоглоотхой гээл 100-аа оруулна те ингэж явсаар хагаад 100 алдсан хүн чинь за 200-аар нөхчи 200 300 болоод ингээл нэг ингэтэл тоглоом дуусах дансанд хоосон гэдэг ингэж байгаа байхгүй юу. За юм байна те. Болно те. За яг энэ өрсөлдөн сэргийлэх ажлын талаар бас яг өрсөлдөн сэргийлэх ажил гэдэг нь цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг байдаг. Гэхдээ өрсөлдөн сэргийлэх ажил хуулийн заагдсан учраас ингэж гэхгүйгээр одоо тэр байгууллагад сургалт авъя гэж гуйгаад байна шүү дээ. Мэдээж албаагчтай мөрөөдөө тоглоомд донтчихоос амьдралаа битээ алдчихаасаа гэсэндээс сургалт авах гээд гуйж байгаа. Тэгэхээр энэ өрсөлдөн сэргийлэх ажлыг иргэн болгон ямар нэгэн ажил ер нь альва зүйл дээр өрсөлдөн сэргийлж чадах юм бол ямар нэгэн гэмт хэрэг зөрчлийн байдлаар ч үгүй юм уу асуудал үүсгэхээс өмнө одоо өөрийгөө сэргийлж хамгаалж чадах байх нэ. Тэнгүүд одоо жишээ нь яг энэ мөрөөдөө тоглоомд хүмүүс донтоод байгааг бас яг одоо жишээ нь контент манайх хийгээд ч юм уу ингээд талаас мөрөөдөө тоглоом болохгүй шүү гэж яригадаад байна. Тэгтэл энэ мөрөөдөө тоглоомыг сурталчлаад байгаа хүмүүс гэж бас байгаад байгаа. Энийг жишээ нь яг энэ мөрөөдөө тоглоомыг рекламдаад одоо ингээд те болно тий. За One XBet-ийг тоглоод үзээрэй. Нэг анхны удаа зэгнэлт хийж байгаа хүн тэдэнд төгрөгийн бонус санаа авч байгаа юм шүү гэж яригдж байгаа. Энэ жишээ сувгуудыг хүүхдтэй яаж үзүүлэхгүй байх вэ гэдэг тал дээр анхаарах ч юм уу. Эцэг эхүүдийн зүгээс, асран хамгаалагч, найз нөхдийн зүгээс тий хүн ер нь ээж аавын үгээ нас сонсдог нас гэж байхад найз нөхдийнхөө үгийг сонсдог нас гэж бас байгаад байдаг юм шиг надад санагдаад байдیں۔ Тэгэхээр яг тэр контентыг үзэхдээ ч гэсэндээ шүүлтүртэй хандах хэрэгтэй. Одоо жишээ нь ялангуяа цахим дээр бол шүүлтүргүй мэдээлэлүүд маш их харагддаг тий. Нэг мэдээлэл тавьчихаар л үнэн буруу гэдгийг нь ялгаж салгаагүй хийж ямар нэгэн дүгнэлтэнд хүрээд идэг. Тэгээд цагдаагийн байгууллага ер нь бусад мэрэгчлүүдийг бодох юм бол хүнтэй илүү тулж ажилладаг учраас хүнтэй байнга харьцаж ажилладаг учраас хүмүүсийн яг энэ ярьж байгаа асуудлыг их сонсдог. Тэнгүүд яг өнөөдрийн нэвтрүүлгийг түлхэж олж байгаа гэж би бодоод байна л да. Яг өөр хүүхэд нь, хань ижил нь, ах эгч нь, янз янзын одоо ойр дотны хүмүүс нь мөрөөдөө тоглоомд донтоод, заллах гэмтэрээ үүлдээд, өрийн дарамтанд ороод, одоо бүр сэтгэл санаа нэг гүн хямралд орсон энэ хүмүүс дээр цагтаа дээр хүрээд ирдэг. Тэгээд одоо би яах вэ гэжтэй туслаач гэж яриад байдаг. Тэгтэл тэр хүмүүс сэтгэл зүйчдээр очих хэрэгтэй юм уу тий? Үнэхээр одоо ямар нэгэн байдлаар гэмтэрэг зөрчил тохирч холбогдсон бол өмгөөлөгчөөс тусалцаа авах хэрэгтэй юм уу гэдэг яг энэ гаргалгааг бас иргэн болгон мэдтгүү. Тэгэхээр энэ иргэдийн бас хууль эрх зүйн мэдгийг дээшлүүлэх нь ер нь альва тодорхой төрлийн гэмтэрэг зөрчлөөс өрсөн зэрэглэх хамгийн өндөр боломж гэж хараад байгаа. Тэгэхээр Монгол улсад ер нь яг ямар хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа би ямар үйлдэл хийх юм бол ямар одоо эрүүгийн хариуцлага хүлээх юм гэдгийг хүн болгоод ядаж хэрэгтэй нэг тодорхой зүйл залтын талаар ядаж гадралдаг байгаад эсвэл энэ асуудалд холбогдох юм бол өмгөөлөгчдөр сэтгэл зүйн асуудалд холбогдох юм бол сэтгэл зүйчдэр гэдэг асуудал нэг тийм их байдаггүй юм шиг надад нэг тийм санагдаад идэв. Яах вэ гэж асуугаад байдаг юм. Тэгэхээр манай Монгол улс ч гэсэн одоо сүүлийн үеийн захин мөрөөдөө тоглоомын эсрэг одоо хууль батлагдах шиг байна. За би эргэн өөнийхөө хувьд бол мэдээж дэмжиж байгаа. Яагаад гэвэл одоо маш олон залуучууд амьдралаараа одоо хохирчтэй, байр оронгүй, гэр бүлгүй тэ болж ах шиг байна. Тэгээ эцэст яаж юм гэхэлэр тэгэл хоосон одоо халаас тий дээрэс нь нэмэх нь өр шир
сэтгэл зүйн маш том дарамтанд орж байгаа харагдаж байна. Ийм ойрын жишээнүүд ч бас байна. Тийм учраас одоо мэдээж энэ хуулийг л даах хэрэгтэй болов гэж би харж байгаа шүү дээ. Нэг алдаал за дахиад нэг шархаа нөхөд авчээ. Өөрийнх нь мөнгө дуусна. Эхнэрийнхээ эмэг бүгжиг авч ламбардна. Аргаа варна. Ахаад өрөнд орсоор байгаа сүлдээ байр савгаа тавиад тоглоод дуусгана. Сүлдээ ээж аваахаа байрлал орох. Тэгээд найз нөхдрөөгөө орно. Эцээс тэр өөрөө хинч чөл болж байгаа шүү дээ. Юу ч хөл болж байгаа шүү дээ. Ерөөсөө асуудал бол. Тийм учраас энэ бол миний хувьд бол буруу гэж үзэж байгаа. Энэ хараа аливаа зүйл донтсон донтогч нараа өөрсдөө энийг анзаарахгүй байхгүй. Одоо мөрөдөө тоглоом донтсон донтогч нар бол энийг миний зөв л гэж бодож байгаа шүү дээ. Миний зөв би яаж ч байгаа тоглоно. Өөрөө хохирлын хэмжээгээ тооцож чадахгүй. Гэтэл түүний ард байгаа хань ижил, үр хүүхэд, аав ээж, найз нөхөд гэдэг. Түүнээс одоо ингээд хамааралтай бас олон хүн байгаа шүү дээ. Тэд нар бүр илүү хэдэн мянга дахин хохирж байгаа шүү дээ. Манай хэлцүүд үргэлжлээл байгаа шүү дээ. Ер нь жоохон халуухан болох маягтай. За. Бэдүүлж жоохон детальчилж ярив. За, сая манай ахлах дэслэгч бол одоо яг нөгөө нөлөөлөгтэй урьдчилан сэргийлэх ялангуяа энэ одоо YouTube, Facebook, Twitter, Instagram дээр одоо инфлюенсер нөлөөлөгчд өөрсдөө одоо саяны One Expert ч үгүй юм уу те цахим мөрөд тоглоомыг бол ил болон даалт байдлаар сурчилж байгаа нь үнэн шүү дээ угаасаа те. Тэгээ одоо мөнгө авд юм уу бартаараа бараа үйлчлэг авд бид нар мэдэхгүй. За, нэг юм байна уйлчаа. Эргээд тань дээр ирнэ те. Захим мөрөдтэй тоглоом мэддэг бол одоо ингээд яг саяны одоо ингээд яг энэ төрөл зүйлүүдийг оруулж байгаа юм байна. Тэгвэл одоо яг энийг тоглодог гэдэг юм уу, дэмждэг юм уу, эсвэл энэ ард үдэг улсууд үнийг юу гэж хамгаалдаг вэ гэхээр тэгвэл спорт одоо энэ бооцоо таавар чинь тэгвэл яг энэ захим мөрөдтэй тоглоомд он ч орохгүй шүү дээ. Энд чинь зүгээр нэг хоёр одоо багийн те нэг спорт уралдааныг өөрчлөн таахын тулд ингээд нэг хоёр хүн ингээд бооцоо тавилаад дунд нь зогсуулж байгаа. Хин нэгнийх нь одоо яг ялах юм бол тэр мөнгөний ингээд одоо өгдөг. Тэ энэ бол ингээд спорт бооцоо таавар болохоос энэ бол ерөөсө захим мөрөөдөө тоглоом биш шүү дээ. Яагаад энэ хатуу үйлчлэх гэдэг юм бэ? Тэгвэл эсвэл тэр One Expert ч юм уу гадны агентууд одоо тэр компаниудаа болоод монголчууд өөрийн гэсэн одоо юм компанитай болоод энэ хүүгүү залуучууд чөлөө цагаараа бас энэ спорт уралдаан дээр ингээд бооцоогоо тавьгил дээ. Яагаад та нар хүний эрхийг зөрчөөд байгаа юм бэ гэсэн нэг тийм гаргалгаа байна л та. Тий. За би болохоор энэ дээр ийм бодолтой байдаг. Ер нь одоо манайх шиг одоо буддын шашны одоо соёл уламжлалтай улсууд энийг яаж зохицуулж байна вэ? Ер нь бол одоо соёл уламжлал тэгээд бүх юмаа харгалзаж үзэж энэ хуулийг батлах хэрэгтэй гэж боддог. За жишээлбэл Японд бол одоо энэ одоо мөрөдөө тоглоом тоглох бүх юу ч хориотой. Тэгээд хэрвээ тоглох юм бол тоглосон хүн торгуулдаг байх жишээ тий. Спорт бооцоог зөвхөн зөвшөөрнө. Тэгээд зөвшөөрөхдөө зөвхөн яг тодорхой спортын төрөл дээр зөвшөөрдөг. Одоо морин спорт мөн одоо мотоспорт юм уу яг ийм тодорхой төрөл дээрээ зөвшөөрөө. Тэгээд тэрийг явуулж байгаа тэр одоо үйл ажиллагааг нь төрөөсөө хатуу хянчдаг юм билээ. Тэгээд хянахгүй бол бас тэнд чинь нөгөө нэг одоо мөрийгөө шудраг явуулж гин үү яаж гин те тэнд нь ингээд мөрийг нь бодлуулад ингээд асуудал үүсгэж гин үү тэр тохирол мохирлын одоо үнэн зөвөр нь олгож гин үү гэд бас л ийм асуудал үүсэж штэ. Тэгэхээр тэрийг нь бүгдийг яг ингээд хянаад тэгээд тэндээсээ одоо татвар хураамж бүх юм авдаг ийм байдлаар явагддаг юм билээ. Ихэнх Азийн улсууд бол яадаг вэ гэхээр за спорт бооцоо зөвшөөрнө казино зөвшөөрсөн ингээд ганц хоёр улсууд байгаа. Тэр улсууд нь ямар байна вэ гэхээр зөвхөн гадаадын иргэдийг одоо тоглохыг зөвшөөрдөг. Өөрийнхөө орны иргэдийг тэд нар ч одоо ер нь бол иргэдэд донтолтоос хамгаалаад байна шүү дээ. Хамгаалаад тэгээд өөрийнхөө орны иргэдийг тоглохыг хориглодог ийм зохицуулалттай юм билээ. Тэгээд нэг юм хэлчихв. Тэгээд энэ юу мөрөдөө тоглоом энэ цахим бооцоо энэ бүх юм дээр болохоор насны бас хязгаар байх ёстой гэж үзэж байгаа би. Ягаад тэгэхээр би одоо Сэмүтийн мэрэгчлэнүүдтэй уулзаж асуухад ер нь бол хүн 25 нас хүртлээр ингээд сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшөөгүй гэж үздэг юм байна. Өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн юмд донтоход маш амархан гэж үздэг. Тэгээ 25 наснаас хойш бол тодорхой хэмжээнд төлөвшсөн гэж үздэг. Тэгээд донтолтын хувьд бол одоо ингээ харахад манай Монголд бол одоо тодорхой хэмжээний бүр эмгэг болчоогүй зүгээр донтсон хүмүүс бол маш их байгаа гэж би харж байгаа. Ягаад тэгэхээр гадуур бид нар ингээл дэлгүүр мэлгүүрээр явхад нөгөө 13 билүү нэг хүзрүү тоглоал те бүр ингээд нөгөө худалдаа 8-аагаа орхичоод ингээд дундаа тоглоо сууж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгээ уул нь бол
хуулаараа ингээд энэ зөрчлийн хуулаараа энэ дээр бол арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ. Тодорхой хэмжээний торгуул байгаа шүү дээ. 600 мянган төгрөгөөр торгоноо. Ингээд олон нийтийн газар тоглох юм бол гэд ингээд байгаа. Тэгтэл тэрийг торгож байгаа ч юм алга ерөөсөө тэгээд манай одоо өсвөр үеийн юуг харж ийнө гэхээр аав ээж нь ингээл тоглож байгааг ингээд харж өсөж штэ. Тэгэхээр хүүхд гэдэг чинь өөрөө аав ээжийнхаа тусгалан, тойлон, хүмүүжил нь бол одоо бидрийг харж өсөж байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд донтолт бол манай Монголд бол газар автсан гэж харагддаг. Тэгээ 13 гэдэг тоглоомыг одоо баг мэдгүй юм байдгүй юм шиг байл шүү дээ. Одоо баг л надаас бусд нь баг мэддэг юм шүү. За энэ нөгөө сайд маань ингэж ярьсан л да. Сая яг нөгөө нэг оны дараа болон цагаан сарын үеэр нөгөө нэг 5-7 хоног 1070 хувьцааны ногдлооч өгсөн. Одоо хэд хоногийн дараа бас нэг 80-90 мянган төгрөг сурагтай байна. Тэгсэн чинь нэг ийм хэлж байна л да. Ногдлооч тараас одоо 72 цагийн дотор 25 сая доллартай тэнцвүүц одоо мөнгө гадагшаа ингээд урсцсан гэдэг. Энэ одоо зөвхөн One XBet болон бусад одоо энэ цахим мөрөөдөө тоглоомыг хилээд авах шиг байна л да. Тэгээд энэ бол бага мөнгө биш. 3 хоногт гэдэг бол тийм. Тэгээ одоо яг энэ сайд нь ингэж ярьж байгаа боловч одоо нөхцөлөд ингээд яваад байх юм уу. Тэгээд энэ One XBet-ийн нэг бараг нэг юм хэд хэдэн одоо энэ хаягуудыг одоо хаасан гэж байгаа. Одоо яг ингээд дамжиж ордог тийм. Гэхдээ би гайхаад байна л да. Одоо ч бүх юм ингээд нөө гар утсаар явж байгаа. 4-5 гуруулаа хэллээ харилцаа болов маш хөгжсөн байдаг тийм. Тэгээ VPN-чүүд юм уу өөр ингээд яг юм завсрын ингээд яг юм дундын технологиор ингээд дамжаад ингээд нэвтрээд байх юм биш үү. Өөрөөр хэлэх юм бол хориглохоос илүүтэйгээр энийг ер нь нэг хуульчилчул яад юм болов гэж бодоод байгаа. Тэгээд би тэр хүмүүсийг дэмжиж байгаа юм биш шүү. Гэдэг чинь хориглоод одоо энэ огт байхсгүй гэдэг юм эсвэл энэ хор үнэлтэйг бид ойлгож байна. Гэхдээ энийг бас ингээд нэг зохион байгуулалтанд оруулаад заавалгүй эсвэл энэ One XBet-ийг тэгвэл Монголд хориглож байгаа юм бол яг иймэрхүү схемтэй мөртлөө үндэсний бас нэг компани ингээд одоо юу гэдгийг тодорхой одоо улсад одоо ингээд татвараа төлөөд тийм үү одоо ажлын байр олгооч гэдэг юм уу. Гэтэ хүрээнээс хязгаарлагдмал те одоо юу гэдэг ард нь заавал одоо юу гэдэг энэ мөнгө төрөө хамаагүй үрдэх ч юм уу хин нэг одоо ингэж эрсдэлтэй байдал аваачгүйгээр одоо шийдэх тийм боломж байдаг юм болоо. За ер нь л бид хэд бол нэг энэ чинь одоо тулгымцсан асуудлыг шийдчих нэг гаргалгаа бол байхгүй яваад байна л да. Гэхдээ ийм замбраагүй хяналтгүй явж байгаа юм гэдэг чинь бол одоо яаж их газар авч ийн гэдгийг бол бид нар харж байна тийм үү. Тэгэхээр ер нь мөрөөдөө тоглоом гэдэг бол яг амжиргаагаа залгуулах, ахуй амьдралаа дээшлүүлэх тэр гарц харгалгаа биш юмаа гэдгийг хүн болгон маш сайн ойлгох хэрэгтэй. Зүгээр зугаа цэнгэний төрлөө ч юм уу сонирхож гэж явахаас биш. Гэтэл яг ингээд тоглолт цаашаа яагаад амжирч ийн гэхлээрээ сардаа ингээд ажиллаад 2.5 сая төгрөгийн цалинтай хүн их бага хэмжээгээр тоглосоор яваад магадгүй нэг 15-20 сая төгрөг алдчихингууд энийг би ажил хийж юм уу энэ буцааж төлнө гэдэг тийм ойлголт ерөөсөө тэр хүний толгойд орж ирэхгүй байгаа байхгүй юу. Уус хэцүүлдээд ч үү тий дахиад 4-5 сар ажиллаад бүх мөнгөө тийшээ өгжөж төлөх болчиход байгаа. Тэгэнгүүт тэрэн дотор нөгөө энэ тоглолтууд дотор чинь нэг сэтгэлээ нэг юм догтлуулт нэг юм юу орж ирж байгаа л та нэг юм хожиж байгаа нэг хожил орж ирж байгаа. Тэр л ер нь хүний тэр сэтгэлийн мухард ер нь энэ асуудлаа би алдаж яваад ч гэсэн нэг удаа маш хэмжээгээр олоод төлчнө гэдэг бодол тэрийг тоглох дондох эмгэг хоёр ингээд хамт ингээд юунд яваад байгаа байхгүй юу. Нэг салгаад үсгэд жоохон төвхтөөд үү. Тэгэл асуудалтай болцсон ирээд тоглоомоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Би бол өрөө дарах гэж л тоглосон. Тэргүүл би энийг тэ мөнгө олох гээд ч юм уу зүгээр ингээд зугаа зингэлөө гэдэг юм эсвэл би өөр тоглохгүй байж ядаа тоглосон зүйл бишээ гэж байгаа байхгүй юу. Гэтэл яг нэг зөв жишээгээр аваад үзэхэд тийм үү. За 10 сая төгрөгийн өртөө хүн би 10 сая 500 мянга юм уу 10 саяас дээш л хожил хийчихвэл за тэгэл энийг бол би өрөө дараал гарна гэж бодоод тоглож итэл. Одоо тиймэрхүү тохиолдол болдог гэж байна. Тэгэнгუთ 10 сая төгрөгөөр өр ширээд арчаад үлдсэн за нэг 11 сая төгрөг олсон байлаа гэдэг. Сая төгрөгийн үлдэнгүүт тэрийг ингээд яах вэ гэдэг ингээд бодож агаад за энэ би нэг чинь ажил хийж олсон биш үү ямар гэж бодоод ингээд нөгөө нэг юуруу хийгээд 500-аар 2 удаа хийгээд алтангууд дахиад ингээд нэг сонирмолж эхэлж байна гэж байгаа байхгүй юу. Үр ширгүүлсэн. Тэгээд уг нь болно гэж бодсон шүү дээ тий. Гэтэл үгүй. Дахиад за энэ одоо зээлсэн мөнгөө одоо тэр аппликейшнүүд юу байд юм уу? Буцааж татаад тоглоод тэгээд 0 цаачиж байгаа байхгүй. Би таны совны бодлоо чинь асуутаа тавчаа хариулаарай. Энэ захин мөрөдөө тоглоомыг ер нь Монгол улс 100 хоригдсан зөв үү эсвэл тодорхой хэмжээгээр хуульчлаад хүрээнд одоо ингээд одоо юу гэдэг нас заадаг ч юм уу те амьдралын одоо яг нөгөө эрсдэл оруулахгүй одоо тэр зүйлээр нь энийг бас нэг хуульчлаад явуулах зүйтэй юм болов. Би бол хуулиар бол ер нь хязгаарлах нь зүйтэй гэж бодож байна. Гэхдээ яг бүгдийн 100% хориглоно гэхээр
яадаг юм бол жоох эргэлзээтэй л байна. Ер нь бол тийм. Гэхдээ энийг яг тэр эмзэг бүлгийн тэр оюутан залуучууд за тэгээд орлого багтаа иргэд тийм үү. Гэт эднэрlүүгөө чиглэсэн арга хэмжээг зөвхөн хориглоод болчихно гэж биш. Энийн чинь араас зөндөө олон ийм одоо нийгмийн тэр бүлгүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явж ээж энэ амжилтанд хүрэх болчиход байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр нэг насандаа бол яг энэ хүний шийдвэр гаргах эрхийг бид нар одоо шууд тэр нөлөөлнө гэдэг хэцүү л дээ. Жишээ нь бид нар хүн болгоны гар утсыг хянаад тэр боцоо тавиулахын зогсооно гэдэг бол айгүй хэцүү. Тийм учраас маш сайн хязгаарлаж өгөөд за 100% гэж бол би яахгүй тийм үү. Маш сайн хязгаарлаж өгөөд тэгээд энэндээ чиглэсэн олон талт интервенцүүдийг хэрэгжүүлж олон байгууллага, олон төрийн бас байгууллага, төрийн байгууллагуудын хамтын хүчээр энэ асуудлыг одоо хамтарч ажиллах нь илүү дээр хөлбөр болов уу гэж бодож байна. Дараагийн нэг зүйл нь бол дондох эмэгтэй болсон байгаа хүнийг бол хамгийн чухал нь мэрэгжлийн хүн дээр явах гаргалгаа байгаа. Тэргүй бол байдал одоо улмал ингээд дордож байгаа. За. Хүмүүс донтдог гэдэг юм л да. Тэгээд чиний үед яг энэ донтолт болсон уу эсвэл өөрийгөө хянах чадвар байгаагүй болиё гэж бодогдоогүй юу? Яг зүгээр цаг зав гарангуут ажил хийж байгаа л цаг зав гараад гэртээ ирж тариат ч юм уу цаг зав гараад энэ зав гарсан тохиолдлууд бол ингээл тоглоол. Тэгээд тухайн одоо хөл бөмбөгийн багууд байх юм бол тэр тоглолтын эхлэх цагийн шөнө оройгоо хүлээж үзээл тэгэл явааддаг байсан. Тэгээд тухайн үед одоо манай гэр бүлийн хүн байсан хүмүүс маань чи ингээд онцсон байж тэгэхэд бол би нэг тооддог байсан. Тэгээ одоо сүултээ баг тэр чинь явсаар гаад намаагч одоо баг чи ингээд онцчихжээ гэхэд нүгөө би одоо мөнгө төгрөг олох гээд зовж ин зүтэрч ин гэж шалтгаалал тэгэл хэрүүл болоод тэгэл юу н бүх одоо тавьсан өрмөр маань манай эхнэр мэдээд гэр бүлийнхнээс авсан мөнгө төгрөг бүгдийг манай эхнэр гэр бүлийнхэн маань мэдээд ерөнхийдөө тэгээд бүгдээр надаас зайгаа барьсан байдалтай одоо тэгэл залхахаар уцаа авахгүй холбогдох юм ч тийм байхгүй тэг нэг иймэрхүү байдалтай байна. Одоо энэ их мөнгөө яаж тулна гэж бодож? Одоо л өстө мэдэхгүй л байна да. Одоо залуучууд маш их энэ тоглоомыг тоглоод байна л да. Тэгээ бусад хүмүүст хандаж хэлээ чи юу гэж хэлмээр юм бэ? Одоо ингээд залуучуудаа хандчихлгээд анх бол ингээ яг гоё реклам сурчлагаа баяж ингэн мэддэг чадсан юм санагдаад 1-2 удаа оролдоод үзэхээр яг мэдээж их мөнгө төгрөг хожино. Тэгээд ер нь бол нэг тэрнээс цаашаа бол хэзээ ч юм хожихгүй шүү гэж хэлээ. Тэгээд бас энэ одоо эцэг эхчүүд гэр бүлийнхэн эхнэрүүд гэр бүлдээс анхаарал тавиарай. Ер нь бол бас жоохон хэцүү л болох тий шүү нэг л гэж хэлээ та. Цагдаа байгууллагаас зочин ирсэн дээр нэг асууж тодруулах юм байна хэсэг. За энэ Норд гэдэг нэг юм юу гэмдэлээ залуучуудын нэгдлэх юм уу нэг юм сайт ажиллуулдаг энэ залуучуудтай холбоотой асуудал сая өнгөрдөг 3 сард олон нийтийн анхаарлын төвд байлаа. За цагдаагийн газраас энэ байгууллага дээр ингээд нэгжлэг хийгээд техник томны хөрөмжийг хурааж авсан гэдэг. За салбарын сайд нүртэл ингээд энэ сайтад ажилладаг нэг хүн нь OneXBet агент өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө дансаар 900 тэрбум буюу бараг 1 тэрбум төгрөгөөр тийм ээ. Одоо ингээд гүйлгээсэн бол ингээд тогтоогцсон гэдэг юм ярьж байгаа. Би энэ дээр одоо юу гэдгийг энэ залуучуудыг адилхан ил мэдээллийн байгууллага гайл талд нь орох ч юм уу. Эсвэл одоо цагдаагийн байгууллагыг одоо хүч төрлөөч гэдэг юм уу буруутгах ч юм тийм биш. Ягаад гэвэл яг энэ хэрэг эцлэн шийдэгдээгүй байгаа шалгагдаж байгаа гэж би ойлгож байгаа. Явж байгаа. Яг ингээд үзэхээр одоо энэ дээр ингээд байгаа юм л та одоо яг ямар одоо ингээд яг энэ одоо төгрөгөөр гэдэг юм уу, доллараар гэдэг юм яг орсон гарсан ингээд өнөд ингээд зарлсан. Гэтэ энийг уул нь цагдаагийн хуульчны байгууллага уул нь бол их мөрдөн шалгалттай ажил явж исэн боловч манай хэвлэлийнх юм маш их шалгаас. Яагаад одоо тэр том төрөж хураагаад авцсан гаргаж өгөөч наад өгдөөж гимгүү цаана улс төр байгаа мó энэ сайд энэ хүүхдүүд зүгээр л нэг сонгуулийн санал өгтөй холбоотой баримт кино центр гал юм ярьсан. Манай телевиз бол миний хувьд бол аль нэг талд орохыг бол хүсээгүй. Яагаад бол энэ хэрэг шийдэгдэг байгаа тийм. За тэгээд энэ кибер гэмтэртэй тэмцэх одоо эцсийн дараа дэд хугацаанд 50 ингээд хүн бас энэ тайлбаруудыг бол өгж ирсэн л да. За одоо ингээд яг хийсэн уран бүтээтэй холбож одоо шалгаагүй. Энэ дотор энэ OneXBet буюу за захин мөрөөдтэй тоглоом, за спорт бооцоотой холбоотой маш их мөнгөнд одоо яригдж байгаа учраас энийг шалгах ёстой гэж ярьсан. За энэ бол одоо цаашаа үр дүн бол би илүү тодорхой болгож бодож байгаа. Тэгсэн чинь энэ нэг залуу лайв гэдэг гисэн л дээ. Одоо энэ тэр Норд CGM-д одоо ажиллаж байгаа тэр одоо OneXBet агент гэдэг байгаа тэр этгээдийн ах нь гэж байгаа.
Тэгээ өөрөө болохоор би бол ерөөсөө манай дүү бол буруугүй. Би зүгээр дансыг л ашиглацсан. Одоо ерөөсөө манай ээж аав, найз нөхөд манай одоо гэр бүл дүүгийн хүртэл дансыг одоо ингээд дөмжилсэнтэй барьцсан байгаа. Тэгээ ер нь ард нь одоо бий л байгаамаа, бий л ашиг болж байгаамаа гэд. Одоо өөр бол энэ Азийн Филиппинд гэлөө Азийн Туркчил үнийг улсад л оргомж байгаа юм тийм юм ярьсан. За тэгснэ энэ хүн их ноцтой юм байсан. Тэрний үг гэхэлэр яг тэгж ярих юм бол энэ ашиг орлогыг бол бид нар ингээд зөвхөн өөртөө дааваагүй. Бид нар энэ цагдаагийн байгууллагад хамтарч ажилладаг. Тэр дундаа Кипр гэмтэртэй тэмцэх одоо энэ албаны хэд хэдэн одоо энэ албан шаардлагуудад удаа дараагийн шилжүүлэхээр одоо мөнгө төгрөг одоо ингээд өгдөг гэлтэй 45 сая байснаа тэр нь 70 сая болсон ч гэдэг лөө ер нь бол одоо манайхаас бараг тэр бомтон болцсон цагдаагийн албаа агч хүртэл байгаа гэж ярьж байгаа. За тэгээ мэдээ цагдаа нар ч гэсэн байр суурь илэрхийлсэн. За дотоод шалгалтаач бас хийдсэн байх тийм ээ. За тэгээ ингээ явангууд энэ хүний одоо энэ чинь айгүй их юм ярьсоо. За тэгээд цагдаагийн байгууллагын хоёрын хооронд одоо хэрэгэд цагдаагийн байгууллагатай итгэх үү? Эсвэл одоо энэ лайвээс одоо энэ залууд итгэх үү гэх тээ. Маш тийм эргэлзээтэй нөхцөл байдалтай. Зарим одоо хуульч төрөл ингээд баг юм маш том олонний үзүүрээс ингээд атгахчихж байгаа юм биш шүү. Энэ зөвхөн Норгтой холбоотой биш, цагдаагийн байгууллагатай холбоотой болов уу гэдэг. За манай цагдаагийн газрын энэ шинэ дэд даргатай нэг эмэгтэй хорон давдаг. Энэ хүн бас ингээд байр суурь илэрхийлсэн. За ер нь бол ингээд манай дотор шинэ шалгалт явагдаж байгаа. Урд нь ажиллаж исэн бас юм хүмүүс бас холбоотойгоо үгүйсэхгүй те ийм байгаа гэж ярьж байсан. За тэгэхээр ариун гоогоос би юу гэж асуух гээд гэхэлэр зүгээр яг би одоо юу гэдгийг нөгөө мөрдөн шалгаж байгаа энэ хэргийн одоо тий талаар одоо би мэдээлэл үг гэж одоо танаас асуух нь бол жоохон тийм хуульд бол харш бах. Гэхдээ ер нь Норг сегменттэй холбоотой болон одоо энэ нэг сонин одоо мэдээлэл өгöd байгаа одоо энэ байр суурь илэрхийлээд байгаа энэ одоо хуулийн этгээтэй холбоотой энэ хэрэг ямар шатанд явуулж байгаа юм бол энэ талаар бас зүгээр яг нэг мэдээлэл хүрээндээ бас тий ярьж болох зүйлүүд байна уу гэж байгаа. За. За ер нь яг бүгд мэдж байгаачлан мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлгүйгээр тухайн хэргийн талаар мэдээлэл өгөх нь хориод байдаг. Манай өмгөөлөгч бас мэдж байгаа байх. За тийм учраас энэ хэргийн талаар одоо яг энэ хэргийг одоо ер нь яг иргэн өөр дээр энийг хүлээж авах хэрэгтэй байхгүй. Жишээ нь хүмүүс за би заллуулчлаа, хулгаад эзүүлээ алдчихлаа гэдээ ирэх. Чамайг хулгаад эзүүлээ алдсан гэж би яаж мэдэх юм гэж цагдаа хэлдэггүй үстэй. Энтэй адилхан цагдаагийн байгууллагад ирсэн өргөдөл гомдлыг цагдаагийн байгууллага хүлээж аваад гэмтэргийн шинжтэй хэсгийг бол одоо хууль заагдсан хугацаанд ер нь мэдүүлэг за ямар нэгэн байдлаар ингэж шалгаж агаад хэрэг хүртэл дээрийг нээх үү хэрэг хүртэл дээрийг нээхээс татгалзах уу гэдгээр шийдтгээ. За ингээд тухайн хэрэг нээгдсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явагддаг. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хүн гин буруутай хэсгийг тогтоох ажил нь бол прокурор болон шүүгчийн эцэслэр шийдвэрлэдэг ажиллаа. Тэгэхээр Норг сегменттэй холбоотой одоо яг энэ мэдээлэл дээр цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эцсийн шийдвэрийг бол цагдаагийн байгууллага гаргадаг гэсэн үг. Тэгэхээр энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад яг бодит үнэн тогтоогдно. Бодит шүүхээр альва төрлийн гэмтэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэнийг ч гин буруутайд үл тооцно гэж явдаг. Тэгэхээр одоогоор энэ одоо ямар нэгэн гэмтэрэгт холбогдсон за эсвэл хохирон одоо явж байгаа хүмүүс маань шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл гин буруутай тооцогддог байна. Тэгэхээр одоо зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны процесс явагдаж байна. Тэгэхээр саяны яриад байгаа харин таны энэ би нөгөө дансын нэршгээс ингэж яригадаад байгаа шүү дээ. Энэ дээр бол цагдаагийн байгууллагаас үйл ажиллагааг 23 онд цагдаагийн ерөнхий газарт эрүүгийн цагдаагийн албанд кибер гэмтэрэгтэй тэмцэх газар гэж байгуулагдсан. За кибер гэмтэрэгтэй тэмцэх газар байгуулагдсанараа яасан гэхээр дотроо цагдаагийн аль болох одоо яг иргэнд илүү амар хялбар аргаар энэ цахим орчин гэдэг бол ер нь маш одоо процессууд маш хурдан хугацаанд гүйлгээ хийхтэй бие биенээ шилжүүлэх боломжтой байж учраас цахимаар заллуулсан иргэн жишээ нь заллах гэмтэргийн хоригч болсон өргөдлөө гаргаад тэр ирэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явах гэж идэл ганцхан минутанд тэр хүн тэр мөнгийг хашаад шилжүүлэх боломжтой байдаг. Тийм учраас энэ цахим гэмтэрхтэй яаж тэмцэх юм бэ? Яаж урьдчилан сэргийлэх юм бэ гэдэг дээр цагдаагийн байгууллага бас маш өндөр ач холбогдол ажиллаж байна. Жишээ нь ямар нэгэн хүн одоо данс руу хиний данс руу мөнгө шилжүүлээд жишээ нь заллуулсан бол цагдаагийн байгууллага руу утсаар дуудлага мэдээлэл өгөөд Монгол банкны дансыг шууд хязгаар тогтооход барилт хийдэг болсон. За энийг жишээ нь хүмүүс мэдгүй байгаа. За яг энэтэй холбоотой давлгаа гэдэг арга хэмжээг бас цагдаагийн байгууллагын эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмтэртэй тэмцэх газраас явуулж байгаа. Энэ давлгаа гэдэг нь ямар ч үстэй юм гэхээр одоо яг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа энэ төрийн болон төрийн бус байгууллагууд аж ахуй нэгжүүд дээр ингээд судалгаа хийгээд үзэхэд нэг хүний нэр дээр хэдэн ч данс нээх боломжтой. Нэг хүний нэр дээр хэдэн ч дугаар ашиглах боломжтой. За үүнээс болоод тухайн хүн дугаар одоо худалдаж аваад тэр авсан дугааруудаа
хүмүүст зарах. За тэр дугаараар нь дамжуулаад гэмт хэрэг үйлдэх магадaltaй байна. За дээрэс нь нэг хүн хідэн ч данстай явж болох юм чинь би өнөөдөр хаан банкны дансаараа цалингаа авдаг бол голомтын дансаа найздаа өчөж болох нь ш за чи хэрэгэл. Яг энтэй адилхан одоо энэ заллах гэмт хэрэг тэр агентаар үйл ажиллагаа явуулаад байгаа хүмүүс за жишээ нь зүгээр наад зах нь Facebook-ийн зарын групп руу ороод үзэхээр 2 цаг дансаа ашиглуулаад дансаа хэрэглүүлээд 200,000-ийн цалин аваарай гэсэн зарууд жишээ нь байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ цагдаагийн байгууллагаас цагдаагийн яагаад одоо яг энэ дээр бид нэр одоо хүмүүсийн яг иргэний хэлэх комментиг би бас ерөнхийдөө гадарлаад л юм л да. Ийм байхад яагаад цагдаа арга хэмжээ авахгүй байгаа юм бэ гэдэг юм яригадаад байдаг. А гэтэл цагдаагийн байгууллага бол хууль хэрэгжүүлэгч байгууллага болохоос хууль санаачлагч байгууллага биш ээ. Тийм учраас бид нэр Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу процессын үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. А мэдээж одоо энэ ингээд нэг иргэний данс дээр тэдэн нас нэг боломжтой учраас энэ дээр ингэж хамтарч ажиллана уу гэд холбогдох бүх байгууллагууд, банк, Монгол банк за тэгээд нөгөө Монгол банкны холбоо, харилцаа холбооны зохицуулах хороо гэл хамтраагүй байгууллага биднэрт байхгүй. Бүгднтэй хамтран ажиллах санамж жиг байгуулад яаж хэрхэн иргэд энэ төрлийн гэмтэргээс өрсөн сэргийлэх боломжтой байна, хохирохгүй байх боломжтой байна гэдгийг судалж нэгтлээд ерөнхийдөө явж байгаа. Тэгэхээр яг энэ очлоорыг сүүлийн юм хэлж. Тэгэхээр ер нь одоо иргэн өөрөө гэхдээ дасаа ашиглуулна гэдэг нь цалингаа авч байгаа боловч гэмтэрэг үйлдэхэд тусалж байгаа гэдэг нь бас нэг гэмтэргийн шинжтэй үйлдэл бол байгаад байгаа гэдгийг мэдгүй байгаад байгаа асуудал байгаад байгаа учраас ахтан ч байсан, эгчин ч байсан, таньдгүй ч байсан, таньдагч байсан хин нэгэн танихгүй хүнд данс дугаараа ашиглуулах нь бас эрсдэлтэй шүү гэдгийг бас хэлмээр байдаг. Цаашлаад манай өмгөөлөгч бас илүү нарийн тайлбарлаад өгөх баг. Тэр барилтыг орж ирсний дараа за ерөнхийдөө энэ хүртэл одоо яваад олионээс цаашаа дийлэхгүй байна. Тэгээд аав руу ээж рүү ингээд цагдаагийн газраас гэж залгасан. За одоо ингээд болий. Гэт яг тэгж байх агшинд за кибергийн хэрэгтэй тэмцэх хилцээний ажилтан өөр хүнээр дамжуулан надтай холбогдсон. Тэгээд танай ажил ямар ч асуудал руу цаашаа явж болно. Клубээсээ олжуул тэгээд ашигсаа тэгээд тэр хүнтэй тохиролцоод тэгээд тэр хүн бол манай клубтай бол 8 сар орчим хугацаанд хамтарч ажилласан байдаг. 8 сарын хугацаанд бол 400 сая төгрөгийг бол авсан байдаг. Одоо саяны тэр данс бариад буцаагаад болцсон гэж яригадаад байгаа шүү дээ. За энэ данс барилтан дээр яадгүй гэхээр мөрдөр шалгах ажиллагааны явцад тухайн хэрэг шүүхээр эцлэн шийдвэрлэх хүртэл дасыг нь барих боломжтой. Тухайн мөрдөр шалгах ажиллагаа явуулж байгаа хугацаанд тухайд одоо яг шалгагдж байгаа мөрдөр хуулийн зөвлөл заалт дээрх мөрдөр шалгах ажиллагааны явцад тэр гэмтэрийг одоо гэмбуруутай болгон тогтоогдоогүй тохиолдолд жишээ насны барилтыг боловсруулах боломжтой. Тэгэхээр тухайн хэрэг кейсийг мэдгүй ээж би эн чинь ингэсэн гэж ярьж тааж хэлэх бол цагдаагийн байгууллагыг төлөөлж ярьж байгаа нь боломжгүй. Цагдаагийн байгууллагын алба хаагч аливаа төрлийн тодорхой төрлийн гэмтэрэг зөрчилд гэмбуруутай гэж одоо сэжигтэй байдал тогтоогдсон одоо сэжилтэй байдал мэдэгдсэн бол цагдаагийн байгууллага дотроо дотоод хяналт аюулгүй байдлын хэлтс. За тусгай субъект мөрдөн шалгах хэлтс гэсэн одоо газрууд байдаг. Тэгэхээр цагдаагийн алба хаагч одоо төр дөргсөн тангаргаа иргэний амар тайван аюулгүй байдлыг хангах ёстой байтал эсрэгээр ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явуулж байгаа тогтоогдох юм бол энэ дотоод хяналт аюулгүй байдлын хэлтэс тусгай субъект мөрдөн шалгах хэлтэст одоо мөрдөн шалгах ажиллагаа бас явуулдаг. Тэгэхээр одоогийн байдлаар бол хідэн алба хаагч ямар гэмтэрэг зөрчилд ч юм уу ямар буруутай үйлдэл шалгагдаж ийн гэдгийг нарийн сайн мэдэхгүй байгаа ч гэсэндээ одоогийн байдлаар бол мэдэгдсэн одоо манай цагдаагийн газрын дэд даргын хийснээр бол яг энэ мөрөдөө тоглоом зохион байгуулж байгаа ард нь байгаа гэж яригадаад байгаа хүн бол цагдаагийн алба хаагч асан хүн. Тэгэхээр цагдаагийн албанаас 2019 онд ажилласаа гарсан хүн байгаа гэж одоогийн байдлаар бол тийм цагдаагийн алба хаагч байгаа болсон хүн байгаа гэж одоо хэдүүлээ бас нөгөө тойроо сууж байгаа юм чинь бас нөгөө бас нэг маргаантаа зэдэн төс ярих хэрэгтэй тийм ээ. Яг одоо бид нар яг нэг талд нь гаргаж чадахгүй ч гэсэн яг болж байгаа өрсөөсөө тэгвэл ярьж байгаа. За эмчээсээ асуунаа. Энэ нэг нэр бүхий этгээдүүдийн гадаадаас энэ цагдаагийн байгууллага за одоо Интерпол гэдэг юм уу манай одоос яг энэ манайч бас нөгөө эргэцэн харилцан төлцөө үзүүлэхдээ цагдаагийн хамтын ажиллагааны хүрээндээс ингээд гадаад улсуудаас энэ нөхдүүдийг баривчилж ирсэн л дээ. Энэ саяхан л болсон үйл явдлууд бас за тэгэл лидерүүд яг нэг гэмтэрэг үйлдэхтэй олон гар утастай одоо сүүлдээ бүр ингээд доллар энэ валют чинь бороо эдэр чинь бороо ингэж л одоо ашиг болохтой тий. Баран одоо мөнгнөөс бараг ойдох хэмжээний ийм тасгалж ийсэн. За тэгэл одоо яаж гүйлгээ явуулдаг бүгд харагдчихсэн. Одоо ингээл айхтар машин тэрэг авдаг тий. Маш олон үйл хөдлөлтүүдийг худалдаж авсан гэх юм цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага мэдээлэл өгч ийсэн л та. Энэ хүмүүс одоо хоригдож байгаа гэж ойлгож байна. За тэгээд
Энэ хүмүүс яг ингэж тансаглаж байгаагийн хэрээр энэ яг одоо нөгөө мөнгөөрөө хохирсон гэх юм уу, өөрийн анхаарал боломжгүй гэдэг юм уу, эсвэл нэг одоо тэрхүү үеийн зугаа цэнгэлээсээ болоод амьдралаар хохирсон айхтар олон хүн байна л та. Тэгэхээр та одоо яг энэ дондох эмгэгтэй бүр хохирсон улсуудтай ингээд байнга тулж ажилладаг улсуудтай одоо хүний хувьд ер нь яг ямархуу нөхцөл байдалтай одоо харагддаг вэ? Би одоо чинь яг одоо муу яргтай би одоо нэг юм яг бүгд нь алдсан үнтэй нүгт бол уулзч хийсэнгүү. Гэхдээ ингээд л төсөөлөд үзэхээр л хэцүү байна л да. Одоо зүгээр гэр бүл салах, үр хүүхдээсээ холдох те, ажилласаа халагдах, үр ширэнд орох, за одоо хоригдох, ял авах гэдэг юм уу те. Хамгийн амар нь та гуруулаа хэллээ. Бүр амиа хорлох хэмжээнийг очиж идэг гэх те. Энэ нөхдүүд ингэж яг тансгалсны яг тэр нөгөө зоосны нөгөө талд бүхэл бүтэн нэг хүн нэг айлын амьдрал ингээ оронгоороо эргээд бүр байхгүй болж байна л да. За тэгэхээр мөрөдөд тоглоомтой холбоотой асуудлууд ингээд цаг хугацаа өнгөрөх тусам кейсүүд бас жоохон хүндэрч байна л да. Тавьсан өрний хэмжээ, гарсан асуудлууд энэ ингээд ийм хүндрэх тохиолдлууд яваад байна. Тэгэхээр хэдэн төгрөгийн өртөө ирсэн бэ гэдэг хүртэл бас хүнээс төзөөд их бас нөлөө үзүүлж байгаа байхгүй тий. За 20 сая асуудалтай байлаа гэхэд 200 сая хоёрын чи хооронд бол ялгаа цаа гарч иж байгаа байхгүй юу. За тэгэхээр мэргэжлийн үеийн үед бол ямар одоо тактикаар явж байна вэ гэхээр энэ нэг хямралын байдлыг нэг юм зохицуулах арга хэмжээ авах зайлшгүй шаардлага гарч иж байгаа байхгүй гэр бүл дээр. Яагаад тэгэхээр ийм маш их ийм одоо бужигнжаан л да тухайн тэр гэр бүл ах дүүнэр дотор ингээд яхаа мэдхгүй биеийн лүгээ дайран давшлан зодоо идэн тийм ээ одоо ёстой тэгэл бөө юм болж байгаа. За зарим зүгтаа даалга болно хэд хоногоор. За тэгэнгүүт за ямар процесс болсон бэ гэдгийг тодруулаад тэр хэдийг нэг жоохон чиглүүлж өгөхгүй бол тэр чинь ингээд цаг хугацааны яваад байдаг. Арга хэмжээ амаар гэдэг нөгөө нөхөр дээр нь үнэхэрийн одоо донд хэмжтэй болсон байгаа хүн дээрх очиж байгаа ачаал нэмэгдэх тусам тэр хүн чинь ингээд гарцгүй болол хэмжгүй байдаг. Ажиллахтаа бол энийг үр дүн гаргана гэдэл ажиллаж эхэлж байгаа. Тэгээд одоо ер нь ингээд сая яг насыг хэлж штэ тийм ээ. Нэг яг над дээр явж байгаа хүмүүсийн дийлэг холхонд бол нэг юм 25-40 насны залуучууд байгаа хгүй хөвчлэн залуучууд за цөөхөн эмэгтэйчүүд бас байна. Тэгээд тэр үеийн ингээд хямралын юу дарагдаад эхлээд тэр хүн чинь ажиллаа хийгээд зөвлөгөөгөө аваад гэр бүлдэн тийм ээ ингээд уур амьсгал тогтворжоод ирэхийн алдад бол байдал хамаагүй дээрдэд эхэлж байгаа байхгүй юу. Байг дээрдэд эхэлж байгаа. За тэгэл нэг хүнтэйгээ бол хамгийн багадаа одоо эмчилгээнийхээ югаар 12 удаа уулздаг. 7 хоногт 2-3 удаа уулзаад тэр хүнтэйгээ ойроос ажиллах шаардлага гарч байгаа. Яг эмч хүний тухайд бол тэр хүн лүү чиглэсэн тийм дарамт жахалт үзүүлэх, айлгах, сүрдүүлэх ямар нэгэн байдлаар одоо тийм ээ тэр хүнийг одоо тийм үйлдэл танаас асуу яг тань дээр одоо яг мөрөдө тоглоом донтоод энээсээ гарч чадахгүй нөгөө айц төгшүүрэнд бүр ингээд дээцэгтэй тулцсан зэ магадгүй одоо баг би амиа хорлмоор өгнө гэсэн тийм үнтэй та таарч яв. Тэр бол ер нь түгэм штэ. Тийм бодол төрж ирсэн үү гэж асуухад хэрэг нь бол тийм бодол төрж ирсэн. Би бүр тэр төлөвлөж ирсэн гэд тэрийг бол одоо түгээмэл хэлдэг. Маш их хөрөнд ороод ямар ч нэр нүүргүй ямар ч одоо тэр одоо юкимдэ ерөөсөө ингэж гудамд гараад алхаад явхад л маш их бэрхшээл тулгарч байгаа байхгүй. Зүгээр л нэг таньдаг ахын төрсөн өдөр нь бол фэйсбүүк дээр нь тий. За дүүдээ баярын минь төргийа гэд бичингүүтэл доор нь ингээл наад нөхөр чинь надаас тэтгэн сая төгрөг авсан гэх комментүүд нь ороод ирээл ингээл явчихын гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор тэгж бодох байдал бол их түгээмэл дээ. Дондох эмгэг бусад эмгэгээс нэг юмараа их ялгаатай байдаг. Нэг талаасаа бол өвчин боловч нөгөө талаасаа яадаг вэ гэхээр за магадгүй хүн явж байгаад талтарж өнө хөлөг гараа гэмтээчлээ гэж бодоход тэр хүн бол эрүүл мэндийн асуудал үүсэж байгаа. За магадгүй одоо ажилдаа очиж чадахгүй бол тэр цалин мөнгөн дээр гээд. Гэтэл дондох эмгэг хүний амьдралд ороод эхлэхээрээ эрүүл мэнд тийм үү гэр бүл, ажил төрөл, хуулийн асуудал гээд бүх амьдралын нүрийг ингээд хамарчдаг байхгүй юу. Тийм тэрүүгээр их ялгаатай. Дээрээс нь энэ мөрөдө тоглоомын асуудал дээр эмчилгээ хийхээс гадна дахиад энэ төр санхүүгийн зөвлөгөө энэ төр үзүүлэх зөвлөгөө өгдөг хүмүүнээс бас зөвшөөрөл дэмжлэгээс авдаг юм байлээ. Энэ мөнгийг ямархуу графикаар яаж төлж болох уу гэд. Тэгэхээр толгойд нь нэг л ерөөсөө л энийг ингэж төлье гэсэн одоо асуудал олон хүндрүүлээд байгаа нөхөр дээр тусламж үзүүлэх хүмүүс чинь зөвхөн одоо эмч эсвэл зөвхөн цагдаагийн байгууллага ч юм уу биш ийм багийн югаар явах хэрэгтэй болж байгаа байна л да гэж бодож байгаа. Ер нь цаашдаа нөхцөл байдал хүндрэх юм бол магадгүй одоо хууль мөлөнд өөрчлөлт оруулаад ирвэл тодорхой хэмжээнд тухайн хүнийг одоо тэр чинь бас нэг хорих газар бас биш. Яг эмнэлэгч бас биш. Тогтворчлолт нь байлгах юм орчин ч юм уу хэрэг болох магадлалыг өндөртэй байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр зарим гэрээсээ гараад адлага болчих. Тэгэнгүүт нөгөө гэрийнх нь маш их сандардаг. Нөгөө нөхөрч одоо баахан өр ширэнд ороод ингэсэн ингээл дахиад тэр хүмүүс чинь
нойргоо хонж байгаа. Давхар зовлонд орж байгаа тийм. Тэгэхээр хамгийн ойр байгаа хүмүүсийнхаа маш их сэтгэлийн том дунгадаг. Дээрээс нь өөрөө ч сэтгэлийн том дундаг нэг ийм маш их төвхтэй асуудал юм л да. За. Иргэн танд сэрэмжлүүлэг болох үүднээс сахин мөрөөдтэй тоглоомонд хохирогчдын нэгдсэн групп доторх сэтгэлдлүүдээс заримыг нь уншиж танилцуулъя. Яг энэ тоглоомоос гарыг гээд сарын өмнө шийдсэн ч чадахгүй үнэхээр дондчихжээ. Одоо яах учраа үнэхээр олгоо байлаа. Бүх аппликейшнуудын өртөө болоод цалингийн зээлүүд тултал аваад нийтдээ 30 саяын өрөнд өлгөн орчихлоо. Яаж ахиж тоглохгүй байх вэ? Энэ өрнүүдээ яах вэ? 4 сард төрөх ганц бие ээж байна. Сахин мөрөөдтэй тоглоомонд амьдралаа алдсан хүн байна. Одоо огт тоглохоо болсон ажил хийж өрнөөсөө гарч амьдралаа өөд татах гэж яваа бурууга ухаарад нийт 90 сая төгрөгийн өрөнд орсон юм а. Энэ цахим тоглоом хэнд ч хэрэггүй зүйл. Төр засаг минь яаралтай шийдвэр гаргаач тэгэхгүй бол залуучууд сургуулийн хүүхдүүд эрэмгүй донтож гүйцлээ. Гэх мэтчлэн харамссан сэтгэлдлүүд хөвөрч байна. За хэдүүл ягараагүй би наадуун ар копи гэж хүн чансан шүү. Та хэд нь ууж гин үү те. За. Манай охин асуусан шүү дээ. Одоо яг ийм донтолтонд өртсөн хүмүүс хамгийн түрүүнд яах ёстой вэ? Шууд цагдаа дээр хүрээд ирдэг. Тэр хүн яах ёстой вэ гэж ярьж штэ. Би бол одоо ингээд тодорхой хэмжээнд за бүр эмгэг болоогүй баг донтолт эхлээд ингээд тодорхой хэмжээнд тоглоод ингээд сэтгцэн үед бүр нэг ийм доошоо орчаагүй байгаа үе дээр нь л ер нь сэтгэл зүйчдэр очих ёстой гэж яаралтай очих ёстой гэж бодож байгаа. Тэр одоо ингээд мөрөөдөө тоглоомд автцсан залуучуудыг яадаг вэ гэхээр ерөөсөө л одоо нөгөө нэг зөвхөн хориглцдаг тий зөвхөн хориглол чи тэглээ инглээ бойл гэл ингээ загнаад байвал тэр хүн чинь нөгөө сэтгэл гутралд орох нөгөө асуудлаа улам ингэж нөгөө хэцүү байдлаар харах ийм юу н одоо нэмэгдээд эхэлчихнэ. Тэгээд нөгөө маш их өртөө хүмүүс чинь ингээд бүгд өрөөнийх нь. Тэгэхээр ингээд нөгөө өрийг яаж төлөх үү гэд зарим сүултээ нөгөө хүмүүс чинь унтахаа болоод тэгээ нойргуудалд хүрэхээр бүр ингээд сэтгэл түгшил одоо сэтгэл гутрал бүх юм ингээд ороод ирдэг. Тэгээд эмчилгээний тулд хамгийн түрүүнд гэр бүлийнхэн тэр хүнийг яах ёстой вэ гэхээр сэтгэл зүйн дэмжлэг үзүүлээд ойлгоод ярилцаад за яаж энэ байдлаас гарах вэ гэдэгт нь одоо ингээд сэтгэл зүйн дэмжлэг өгөө сэтгэл зүйчтэй нь хамтарч ажиллаа тий. Зөвхөн сэтгэл зүйч ажиллаад байдаг ар гэр нь ингээд дарамтлаадах юм бол тэр хүн чинь бас нөгөө эмчилгээ үр дүнд хүрэх нь бол маш бага. Тэгэхээр хамгийн түрүүнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм билэ. Тэгээд дэмжлэг үзүүлээд хамтдаа тэр нөгөө одоо 4-500 сая төгрөгийн үрийг амьд л хүн эмчний ямар нэгэн байдлаар тэр чинь төлөх боломж бол байгаа шүү дээ. Сэтгэл гутралд орохороо тэрийг нөгөө олж харах чадвар нь ингээ бүр байхгүй болчдөг. Тэгээд амиа хорлох юм асуудал үүсээд байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо зөвхөн хориглох биш тэрийг бол одоо гэр бүл нь дэмжиж ингээд асуудлыг шийдэх боломж олгоод эв зүгээр ярилцчих хэвээр гэж би бодож байгаа. Тэгэхээр яг ингээд одоо процесс яг энэ хүмүүстэй ч одоо тулаад ажиллаж байгаа хүний хувьд ямар хөө процесс өрнөж ийн гэхээр энэ бол яг юм багийн ажиллагаа болж байгаа юм л та. За манай үйлчлүүлэгч голд сууж байна. Наатлаас нь мэрэгжлийн хүн дэмжлэг үзүүлээд цаанаас нь гэр бүлийн дэмжлэг гэдэг. Тэгэхээр энэ нэг юм одоо бараг л ингээл шатар нүүж байгаа юм шиг юм болж байгаа юм л та. Энэ гэр бүл дээр үүссэн асуудыг ямар хөө байдлаар шийдэж болох вэ гэдэг. Тэгэнгүүт ар гэр нь одоо нөгөө мэдээлэл энэ төр бас харцсангуу авах боломжтой болсон учраас ингээд хайгаад бас нэвтрүүлэг сонсоод энэ нөхөр чинь ер нь өөрөө өөрийгөө бас өдөртөж чадахгүй юм чинь өвчин болоо явдаг юм байна шүү гингүүт гаргалгаагаа тэр хүнийг ингээд болон чахаад явах биш энэ нөхрийг чинь бас нэг асуудлыг яаж мэрэгжлийн үнэлөө явах хэрэгтэй гэдэг тэр тал руу яваад эхэлж байгаа байхгүй юу. Багийн ажиллагаа ингээд явагдаад эхлэхээр ер нь нэг том зүйлэр болж томмоор харах зайлшгүй шаардлага гарч байгаа. За тухайн гэр бүлд байгаа нэг мөрөөдө тоглоомын асуудалтай нэг нөхрийн суулж ирээд тийм үү. Авчингуудаа тэр хүний зөвхөн л мөрөөдө тоглоом ярих юм бол чи айгу явцуу болоод байгаа. Тэгэнгүүт тэр хүний ер нь одоо хэн хэнтэйгээ амьдрдгийн, ямар ажил хийдгийн тий энэ хүн ямар хүсэл зорилготой юм бүх тэр карьер мэрэр гэдэг юм томоор нь зургийг гаргаж авч байгаа л чиглүүлээд ингээд явж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ер нь сэтгэл санаанд тогтоод маш андшгүй байдаг. Ороод ирэхдээ нэг бүр үнэхэрийн бүр ингээд нэг юм маш их дарамтанд орцсон үний царай гэдэг чинь бол нэг тийм сайхан инээгээд ороод ирж байгаа царай байдгүй шүү дээ. 3 удаа уулзахтал гэдэг ийм нүүр царайд нэг юм амарсан мэдрэмж төрөл би сүүлийн 2-3 хоног их сайхан унтлаа гэл. Тэгэхээр нөгөө гэр бүлд нэгээд үл ойлголцоод би энэ лүг ингээд айраад байсан юм. За имчилгээ ороход энэ имчилгээний үр дүнд сөрөг нөлөө үзүүлэх учраас бүгдээрээ энэ дээрээ ч гэсэн одоо бодолцсон энэ төр гээд тэгээд ингээд ажиллаад эхэлчихэж байгаа юм л да. Тэгэхээр мэрэгжлийн өнгө
гэдэг дээрээ бас яг дондох хэмгэрийг сайн мэрэгсэн хүн дээр очихгүй бол зүгээр нэг 3 удаа уулзаал одоо энэ хор хавигдaltaй болохгүй шүү гэж хэлж байгаа чимжлэгээ бас биш болоод байгаа юм. Тэгэхээр олон улсад хэрэглэгдэж байгаа энэ 12 алхамт хөтөлбөрийг яг мөрөөдөө тоглоом зориулсан хэсгийг бариад яваад нэг үндэ бараг 45-аас 50 хоног ноцолдчихээж үр дүн гаргаж байгаа байхгүй. Тэргүүл яг энийг ингээд дор морын байхгүй болгоч ид жидтэй юм зэрэг болоод байгаагаар бас гарч ирээгүй. За ойлгомжтой. Би ингэж бодлоо ямар ч гэсэн та гурван ярианаас ер нь бол Монгол айл өрхүүдэд болон хувь хүнд ер нь сэтгэл зүйн одоо тусалцаа бол маш их хэрэгтэй байд юм байна. Тэг ялангуяа яг энэ мөрөөдөө тоглоом дондсон одоо өрхөөхөө гишүүнтэй бас харилцах тийм арга олохгүй байгаа бол яг мэрэгжлийн сэтгэл зүйч яг энэ дондох эмгэг судлаачтай бас ингэж одоо бас богино биш хугацаанд гэж хамтран ажиллах хэрэгтэй байна гэсэн юм дүнэлтэнд хүрж байна. За уул нь өнөөдрийн хэлэлцүүлэгт энэ бас яг энэ одоо энэ өргөн барьж байгаа хуультай холбоотойгоор харилцаа холбоон зохицуулах хорооноос одоо би зочин удаа дараа ирсэн бол тэд ирсэнгүй маш их шалтгаан хэллээ. Бид нэр ажилтаа бүгд завгүй л энэ уулан тэгээд хамт байсан бол энэ хуулийн талаас нэлээд бид төс ойлголт өгөөсөн боловч бодовч маш хүн цусалтай байгууллага байлаа. Одоо эфир шууд хэлсэн дээр бах зөндөө өрсөн. Тэгээ ер нь ирэхгүй гэж одоо муур болгон болж байгаад ирсэнгүй. Одоо энэ харилцаа холбооны хороо бол одоо манай хууль мэдээллийн байгууллагуудыг минут секунд хэтэрлээл гэж айгу дарамтлаад байдаг. Тэгээ хамтраад ажиллая та нар одоо яг энэ хүмүүсийн амь амьдралтай холбоотой асуудлаар ингээ ирээд ингээ мэдээлэл өгөөч гэх ирсэнгүй. Маш харамсалтай байна. Тэгээ уул нь төрийн байгууллага гэж ойлгосон тий. За тэр яг манайгаа сайхан албан копиугаараа баг хурж гинүү. Тэгээд энэ манай нэвтрүүлэгтээ нэг хамтарч ажилладаг энэ эрч хүчний колкосто ус байгаа юм тий. За одоо би энэ ногооныг нь барьсан байна. Энэ дотор талаас өнгө нь харагддээ шүү тий. За энэ ер нь бол нэг хүний ямар ч насны хүний өдөр тутмын нөгөө эдс бодисын хэрэгцээг бол энэ эрдэстэй ус бол колкосто ус бол хангаж явах хэрэгтэй тийм ээ. За тэгээ миний барьсан ногоон өнгөтэй энэ ус нь бол ерөнхийдөө биеийн тамир спортоор их хичээлдэг, хөлсийг ялгаруулдаг одоо бүх насныхан зориулсан байгаа. За тэр цэнхэр өнгөтэй нь болоод ирэнгүүт бас энэ бүх насныхаа одоо хүүхэд эмэгтэйчүүд өндөр насныгууд бас зориулсан тийм ээ. За улаан нь болоод ирэнгүүт нэлэгний үйл ажиллагаа маш их дэмждэгтэй. Одоо өөрөөр хэлэх юм бол одоо алкогольны төрлийн умдаа хэрэглэхээс өмнө мэрэгснээ дараа юм уу эсвэл ер нь жоохон элэг баг зэрэг ер нь жоохон мэдрэмтгий хүмүүс байдаг шүү дээ бас тийм уух юмдас гихт мэдрэмтгий байдаг харьцлаа өгдөг юм уу эсвэл шингээх үйл явц басны жоохон эмзэг байдаг бол улаан ус их зүгээр байдаг шүү. Тэгээд манайхтай хамтарч ажилладаг энэ глюкоз эрч хүчний усыг бүх супермаркетууд дээр худалдаалж байгаа шүү. Магтаа хамтарч ажилладаг юм тийм та хэд амлсан хамт нь хэрвээ дайггүй зөөлхөн буугаадсан. Засгаас ингээд хойлоо өргөн барьчлаа. Хэд хэдэн гишүүн ингээд байлцж байгаа юм байна. Тэгээ эн чинь юу юм байна л нөгөө байнга ороогоор орсон юм байна. Байнга ороогоор ороод ерөнхийдөө энийг бол яаралтай өргөн барьсан нь бол дээр юм байна гэдэг. Тэгэхгүй бол эн чинь өдөр их тусам одоо ингээд хууль бус юм шиг буруу юм шигтэй ингээд их олон маргаан ингээд үүсгээд ингээд явж байгаа. За тэгээд ингээд хойлоо өргөн барьсан. За одоо энэ хаврын чуулганаар бол ингээд хилцээж явах баха. Тэгээд энэ салбарын одоо юу гэмд одоо салбарын сайд байсан хүн шүү дээ. Хуучин тэ харилцаа холбооны сайд байсан хүн. Тэгээд хэлжлээ л та. Одоо ингээд энэ хууль нь батлагдчих юм бол ингээд энэ тоглолтын хүмүүсийн тоо одоо бараг 65% буурнаа л гэж байгаа юм тий. За тэгээ байнга ороогоор ч гэсэн ингээд ярилцаад энэ албан тушаалтнуудыг байлцуулаад их хурлын гишүүд ч гэсэн бас энэ мэдээллийг бол би авсан болов уу гэж байгаа. Монгол Ардын нам ч гэсэн бас бүлгээр бас энийг сая бас ингээд хуралдаад тэгээ бас ингээд хэрвээ хууль батлагдах юм бол одоо ийм давуу талтай болно гэсэн юм зүйлийг яриад л байгаа юм л да. За тэгээд ямар ч энэ тэгээд удахгүй их хурлаар ороод тэгээд аль нэг талдаа гарах болов уу гэж бодож чинь. За гишүүдийн бас яг энэ байр суурь ч гэсэн ингээд үл ингээд харагдаж байгаа. За тэгээд нэг юм байна л та. Одоо нэ харилцаа холбоо хөгжиж байгаатай адилхан энэ аппликейшны асуудлууд байна л та. Одоо зөвхөн аппликейшнээр ингээд банк бусаас зээл аваад байхгүй л та. Энэ аппликейшнээр дамжиж энэ мөрөөдөө тоглооморч ингээд тоглоод байна. За тэгээд эн чинь зөвхөн ингээд нэг сакс ч юм хөл өмгийн багийн тоглолтын үр дүн урьдчилан таахаас гадна өөр бусад одоо бидний мэддэггүй бас юм тоглоомууд байна. Тэгээ би бас нэг юм гайхаад байна л та бас маа цагдаагийн төлөөс байна. Зүгээр нэг 5 хүн сууж байгаад ингээд нэг муу шиг тоглох 5 гар суух ч юм уу эсвэл та нар уйлаа нэг лагер дээр ч юм уу хөгшин настай усуутай нэг даалуу тоглох нь одоо ингээд нэг хэдэн 5 цаас 5 4 50-аад ингээд тоглох нь мөрөөдөө тоглоомд одоо орчих юм уу орохгүй юм уу те. Тэгээ хаа сайгүй л одоо та түрүүн та нар хэллээ наран тул дээр очиод ингээд нэг бараа авах гал очихоор чи ингээд нөгөө юм төрдөг нөгөө модон дээр гарцал бүгдээр хүзэр энэ төр тоглож байгаа юм. Тэр ч одоо багшин дэдийн ном зардаг одоо тэр нөгөө төв дээр хүртэл ингээд нөгөө хүн амьтан багтаач үт юм уу. Тэгэл бөөнөрөө тойрсуувал хэсэг бус газар ингээд хүзэр одоо муу шиг 13 те мэдрэл тоглож байгаа юм. Тэгээд одоо яалтааж юм байгаа. Тэгээд яах вэ хэдүүлээ зүгээр гарц юу нөө. Ингээд яваад байх юм уу эсвэл хатуугаар хөлжлөх юм уу? За нөгөө нэг ер нь бол нөө хатуу хориглол ингээд одоо нууц талдаар тэр нь хөгждөг гэдэг нь шүү дээ. А тэгэхээр хуулиар ингээд зөвхөн хууль батлаад бол үр дүн хүрэхгүй. Ягаад тэгэхээр
хуулиа батлаад давхар юу нь явах хэрэгтэй вэ гэхээр соён гэгэрүүлэх ажил нь, эмчлэх ажил нь бүх юм ингээд цогцоороо явж иж тэр хуульчин үр дүнд хүрдэг байхгүй юу? Тэрийгээ цогцоор нь хийхгүй зөвхөн хориглолцол за ингээд үр дүнд хүрэхгүй байна. Одоо далд ингээд юу явагдаад байна. Ингэж гинэ, тэгж гинэ гэж яриад байдаг. Тэгэхээр хуулиа батлахдаа тэр соён гэгэрүүлэх ажлынхын төсвийн за тэгээд тэр эмчлэх ажлынхын төс одоо эмчлэх одоо тэр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд одоо төсөв хуваарлж өгсөн байхгүй юу жишээлбэл. Гүй эдгээр бүгд гэж эднээс чинь бараг өргөтгөлөө барьж чадаагүй эдний сэмүүд чинь уурын зугаар ажилт юм билээ шүү дээ. Тэгэхээр тэр эрүүл мэнд боловсролын салбарынхаа төсвийг хангалттай хуваарлж чадаагүй учраас л тэр чинь нөгөө далд одоо үйл ажиллагаанд газар аваад тэр ажил нь хамт явж иж нөгөө хуульчин үр дүнд хүрнэ шүү дээ. Ер нь бол одоо манай Монголд зүгээр ингээд хориглосон хуулиа баталчаал тэгээ энэ хориглосноос болоод үр дүнд хүрэхгүй байна гэдэг чинь цаанаа энэ цогцоор нь ингээд төсвөө батлаад хуулиа батлаагүйгээс болоод явагдаж байгаа. Тэгээ би бол тэгэж боддөө. Ямар нэгэн салбарын сайд бол бүр намынхаа аюугаар мэрэгжлийн бос хүн тавьчихдаг. Мэрэгжлийн хүн байх хэвээр. Дээр нь ер нь бол судлаач хүн байх хэвээр. Судлаач биш юм аа гэхэд судалгаагүйгээр хууль баталдаг хүн байх ёсгүй л гэж би бодож байгаа. Судалгаагүйгээр хууль баталгаас айдаг хүн байх хэвээр тэр хүн бол. Манад ирж байгаа эмчлүүлэгч нарын гэр бүлийнх нь ярьдаг байхгүй. Одоо ингээд утас дуурахад хүртэл би юм айцтай болчиход байна. За одоо хаанаас ямар аппликейшнээс мөнгө одоо нэх бол тий залах бол үр ширээ түлгэх бол за магадгүй орж ирээд орон байрыг мань хураагаад авчих үү гэсэн юм айцтай байж. Ер нь бол нөгөө одоо хэвийн амьдралаас таашаал авч чадхаа бэлсэн битг. Эн ч өстө боломжийн юм биш тий. Би бас яагаад ингэ тоглолцож болдгүй. За бас ингэж нэмэлт орлоготой болчихъя л да тэгвэл санхүүгийнхаа асуудлыг шийдчихэл та гэсэн энэ бодол би олж үгүйсгэлэх дагуулдаг өвчин байхгүй. Би бол бусад хүмүүстэй адилхан тий гудамжинд одоо согтож унаад бол янз бүрийн одоо байдал гаргаагүй байна. Эн чинь бол оюуны спортч гэдэг юм уу тий. Би бол олох үедээ олдог байсан. Харин одоо сая хэсгийн хугацаанд нэг жоохон мөнгө алдчихлаа. Гэтэ зүгээрээ дахиад бол мөнгө олно штэ. Гэтэ тэрнгөө би хождог байсан гэсэн энэ төөрөгдөлд орж авсаар ээждэг. Тэр хүний дагаад гэр бүлийнхэн эргэн тойрны ах дүү, хамаатан садан, найз нөхөд тийм ээ тэр хүнтэй хамааралтай бүх хүн тэр хүнийг дагаад өвчлсөн байдаг. За чи яагаад энэ юу хийгээд энэ те чи нөгөөдгөө бас л тоглож гинөө гэл нөгөө хүнөө мөрдөж мөршгөх жишээ нэг ч гэдэг юм уу тийм ээ нөгөө итгэлцэл гэж нэг зүйл байхаа бэлсэн байдаг. Ариунгаа нэг юм асуу зүгээр яг энэ зөв сондор гасал нийтлэл шүү. Энэ хүн бол яг ийм байр суурьтай байгаа. Би тэ яг одоо танаас асуу. Юу гэхээр одоо яг хэдүүлээ ингээл нөгөө захим өртөө тоглоом яриад байна те. Сүүлийн үеийн захим орчинд ийм явах юм. Машины суглаа явах юм. Нэг хитэн машин ингээд тавьчаад тэгээд 50,000-аар 100,000-аар гэх юм. Тэр жуудах пүүзний хацдан байна л да. 100,000-аар нэг суглаа авал нэг ирэх 400,000-аар авал дөрөв ирэхтэй. Тэгтээ та хооц очихгүй өөрийнхөө арьснаар таарсан пүүз аавна энэ төр гэлтэй. Тэгээ энэ яг одоо нэг хуульч гэдэг юм хүмүүс яриагаар бол энэ бол ингээд нэг заллах гэмт хэргийн төрлийн нэг хэсэг гэж яриад байгаа байхгүй. Энэ яг ер нь яг яа шийдэгддэг. Одоо жишээ нь ингээд хэн нэгэн одоо нэг айлын хүүхд аав ээжгээ данснаас ч юм уу мөнгө аваад те тэр машины суглаан ч юм уу пүүсний суглаан ч юм уу морины суглаан болт байдаг юм байлээ хөөе. Нэг морь зөр үзүүлээл те адуу харуулаад одоо өстө нэрэ хийгээрээ тэдэн цагт амжаараа одоо 50 хүн явал гүйцлээд одоо боллоо санамсаргүй түүрийн аргаар одоо яг цацтайгаа тодруулна энэ төр гээл те бид нар чинь саяхан л одоо нөгөө нөөтийн суглаа хүүхдийн цэцэрлэг суглаа гэсэн одоо тэгээ манай суглаач утгааллаа даа хөрхий. Тэгээ энийг заллах гэж үзэх үү? Энэ ер нь заллах гэмт хэргийн шинж болмоо. Гэхдээ энэ дээр одоо иргэдийн яг хууль эрх зүйн мэдлэг сайжруулах нь чухал гэж яригадаад байгаатай л яг адилхан. Ер нь яг энэ заллах гэмт хэрэгт маш олон байдлаар заллах гэмт хэргийг хохирч болсон хэрнээ цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргадаггүй кейсүүдийн нэг гэж хэлж болно. Яагаад тэгэхээр хүмүүс одоо яг мэддэггүй нэг юм нь юу гэдгүү гэхээр за ингээд аль ямар төрлийн гэмт хэрэгээс шалтгаалаад тухайн гэмт хэрэгт одоо эд зүйлээ алдсан бол за чинь гар утсаа алдсан бол тий цалингийн үсний доод хэмжээнд хүрэхгүй юу гэдгийг тогтоодог шүү дээ. Тэгтэл заллах гэмт хэрэг бол хохирлын хэмжээ шаарддаг. Одоо тэгэнгүүт ялангуяа яг энэ суглаа шиг тэр онлайн шопын заллан бол бүр гайхамшигтэй их хохиролтой байх ёстой байтал цагдаагийн байгууллагад тэр болгон орж ирээд одоо орж бүртгэгддэг. Тэгтээ энээс илүү их байдаг байх гэж ер нь бол бид нар боддог. Яагаад тэгэхээр нөгөө янз янзын пэйжүүд за Instagram, Facebook-ээр ингээл янз янзын пэйжүүд нэгээд 5-10 мянгаар хүмүүс юм захиалчаад ирэхгүй болохоор энэ өстө худлаа газар байсан мэт гэл хайчдаг. Энэ өстө заллах гад залингийн газар биш үү? Энийг яаралтай цагтаад хилээд гомдлоо гаргаад хаалгахгүй бол дахиад хүн хохирчгүй дээ гэж ер нь хүний толгойд тэгэж байн горж ирдэггүй юм байна л да. Тэгэхээр яг энэ суглаанд оролцож байгаа хүмүүс яг адилхан машины суглаан за жишээ нь 50,000
За тэр пүүсний суглаа нь 10,000 ч байх юм бол за хожоогүй болоо хasta би зайлшуулчлаа цагтаад өгье гэж боддгоо. Тэгэхээр цагтаа яг гэмтэргийн шинжтэй байх юм бол мэдээж мөрдөн шалгах ажиллагаа явуулаад мөрдөн шалгах ажиллагаа тогтоогдсон үйл ажиллагааны дагуу юмаа явуулна. А хэрвээ биш байх юм бол гараад ирнэ. Ер нь бол залхах гэмтэргийн шинжтэй мөнгө гэж үзнэ. Би бас нэг юм ийм тодруулаад хэлчихээ те. Энд яг нөгөө 3 энгийн хүн нэг төрлийн тусгай албаагч байгаад ахаар би өөрийнхөө хувийн үзэл бодлыг илэрхийлэх боломжгүй. Би нөгөө байгууллага төлөөлж ярьж байгаа цагдаагийн албаагч учраас одоо жишээ нь хуулийн талаар ирлээ гэхэд хуулийг ингэмээр байна гэж би бол ярих боломжгүй. Энэ гэмт хэрэгтэр ингэмээр байна гэж ярих боломжгүй байгаа учраас ерөнхийдөө яг хуулинд заагдсан процессын үйл ажиллагаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хослуулсан байдлаар ойлгомжтой байдлаар энгийн үгээр тайлбарлах гэж хичээж байгаа гэдэг. Эсхийнхээ өрөөнд мэдээлэл өгч байгаа тийм. За одоо хэдүүл нэг казино руу орохгүй явж байгаа шүү дээ. Тэгээд юу? За энэ сэдвийг одоо хаахын тулд нөгөө ярьж ин л да. Одоо нөгөө нэг эрүүл мэндийн яам, нийс эрүүл мэндийн газар гээл одоо төв хөлөндөө эндээс ингээл донтолтой холбоотой бас ингээд ийм аянгууд их явж байгаа. Тэгэл ингээл өрсөн сэргийлүүлж байгаа. Тэгээд нөгөө допамин гэдэг нийлдэг гэдэг чинь маш богино хугацааны тийм сэтгцэн тийм сэтгэл зүйн таашаал авдаг. Тэ богино хугацаанд тэр нь маш богино яг тэрэн шиг алга болчдөг те. Тэгээ алга болчгоор маш тийм гонж гутардаг, айц төвшөртэй болдог те. Тэгэл ерөөсө тэр мэдрэмжээ эргүүлж авахын тулд одоо юу ч хийхээс буцахгүй те. Одоо та нар түрүүнийг цугт урж ин л одоо өөртөө байсан бүгдийг хоослоод гэр бүл, тайны ижил те одоо аав ээж, ах дүүс, найз нөхдөдөө хүртэл одоо худлаа хилдэг те бодит байдлыг одоо дис өөрөөр ингэж одоо төсөөлж одоо ингэж те өөртөө одоо хуурамч тийм төсөөлийн тийм одоо нэг алиса үлгэрийн хооронд гэдэг шиг те тийм үүсгэж ингэж нөхцөл байдлыг улам бүр дордуулдаг гэж ярьж байгаа. Тэгээд би муу амлаж байгаа юм биш л те юм чи. Гэтэ энэ баг үндсэндээ танаадыг тасагл нээгдээгүй болохоос ер нь бол энэ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр бол баг ийм баг өвчтөнгүүд бол маш олон болж байна л да. Яг хоо таны хэлсэн дофамин гэдэг бол угаасаа л хүний биед тийм ээ одоо болж идэг процесс шүү дээ. Тийм үү? Одоо энэ нэг ай кофе уугаад тодорхой хэмжээний сэргийлт авч яах гэдэг хүртэл дофамины л нөлөө байхгүй юу? Энэ зөв дофамин шүү. Тийм. Ажил хийгээд хүн цалин мөнгө авна гэдэг чинь хүнд тийм. Тэрөөсөө л ингээл явж идэг. Гэтэл энэ байгалийн жамаараа хүний амьдралд эрсдэл учруулахгүйгээр явах энэ тогтолцоо энэ одоо процесс ямар нэгэн дондох хэмжээний үед бол тэр бүтц нь алдагдаад эхэлж байгаа маань алстаа бол хүний амьдралыг маш их тийм асуудал руу хөтлөх юм болоо явж байгаа. Тэгэхээр дофамины энэ системээр хүн тэгж айхтар оролдохгүй байх юм бол тэсэн туршдаа ямар нэг юмны дондох хэмжээг төртөхгүй явах боломж нь бол хангалттай байж идэг. Тэгэхээр тэр бүтцийг алдаад тэр нэмгэхийн түвшинд хүрчих юм бол буцаад яг хэвийн байдалд орж ирэхийн тулд маш их одоо ажиллагаа шаардлагатай болдог. Нөгөө талаас гэх юм бол энэ яг өмнөх шигээ хэвийн хүнтэй хүн шиг болох магадлал нь их бага болчдөг байхгүй юу. Тэгэхээр тэр хүн дондох эмэгтэй болсон бол энийг эмчлэгдээд энийгээ болох уу эсвэл энэ асуудлаа цааш нь насан туршдаа асуудал болгоод явах уу гэдэг том сонголтын өмнө чиж байгаа. Тэгэхээр дофамин буюу энэ одоо reward system гэсэн үг л те. Яг урамшууллын, шагналын энэ төр хэлээд байгаа. Энэ зүйлийг хүн их хайрлаж ил явах хэрэгтэй юм. Тэгэх юм бол тэр хүн яг эрүүл саруулаар сэтгээд ямар нэгэн асуудалд орохгүйгээр амьдралаа өөрөө өдөрдөд явах боломжийг олгож байгаа. Тэгэхээр Morita тоглоом нь орохгүй байх гэдэг бол энэ системээ хамгаалаад үлдэж байгаа л хэлбэр гэж ойлгож байна тийм ээ. За ямар ч байсан хэдүүлээ юу энэ Morita тоглоомны эргэн тойронд асуудлаар бол ингээ ярилаа. Тэгээд би зүгээр яг хуу өрсөн сэргийл албаны ус хүн ирсэн байна зүгээр. Би зүгээр санаагаа л хэлж байгаа шүү. Танаа албаныхан бас миний саналыг хүлээж авахгүй юу те. Maybe бас хамтарч ажиллах биелэн. Тэрний үг гэхээр энэ хэдтэй нэг юм кино байна л да. Энэ би нэг за тийм ингээд саяхан нэг юунуудаар нөгөө нэг IPTV ч байлаа, улгаан кино сайтуудаар ч байлаа тийм. Тэгээд энэ киног одоо яг энэ хүүхэд залуучуудыг ер нь бүх насныхан бас нэг энэ киног үзчихээс гэж бодсон. Хятад киногод одоо тоод юм уу яа. Энэ дэр бол одоо яг Morita тоглоомтой холбоотой эцсийн үр дүндээ юунд хүрч төгсдөг вэ гэдэг бол маш богинохон хугацаанд бол яруу тодор бол харуулсан уран бүтээл болов гэж бодсон. Тэгэхээр би ингэж уриалах гэдэг юм л та. Энэ одоо манай урдлах соёлын инфлюенсерүүд одоо алдартнууд те янз бүрийн одоо энэ суглаа муглаа одоо болсон бодлоогүй One XBT сурчлахын оронд нэг иймэрхүү одоо нэг анги тийм үү сериал ч юм уу иймэрхүү нөлөөлөл юмас юм уран цагааны кино гэдэг юм уу ТV контент гэдэг юм уу те. Гэхдээ нэг ийм яагаад ингэ хийж болдгоо юм бол те. Ингэжээж энэ хүүхэд залуучууд чинь нэг л өөрснөө нэлээд үлгэр дуураалтай бас би ахуулуул гэж бодож байна. Тэгээд нэг IPTV ороход тэгэл өөртөө л рекламч идэж ууж өмсөж зүүсэн эсвэл тэгэл нэг болсон болоог бол нэг маа цошин шогвол байх шивдэ. Уул нь нэг иймэрхүү хийгээ явдаг бол их зүгээр юм болов. Тэгээ манай цагдаагийн нөхдүүд бас нэг бас тэгээ бас уламжлаараа тэгээд уулнаас ингээд хамтраад ингээ юм хийвэл бас бидэнд
гарц гаргалгаа байгаа болов уу гэж бодсон тийм. За энэ гурван та гураас нэг асуултууд байгаа. За энийг би сүүлд нь асуучих. Би та гурав нэг гурван сайт төгсөе. Нэг олоод хэлсэн. За яг нэг төгсгөлд нь хонх цогтой явчих. За одоо яг нэг сэдв рүү ороо. Одоо бид нэг 30 хүрэх мэт үлдэж байна. За казино. За мэдээж энэ казино гэдэг сэдвийг бол та гурав казиног юу гэж бодсон юм байгаа. Би нэг энэ 1990-ад онд нэг нээлттэй хийсэн казино гэдэг одоо Роберт Де Ниро, Шарон Стоун тэр Жо Пескийн гурван тоглосон кино гаралт би төсөөлтөй нэг ангитай кино. Гэхдээ энэ Невадад байдаг казиногийн цаана ер нь юу байдیں те казиногоос хэн ашиг олдیں хэн хохирдیں те энийг маш тийм богино хугацаанд ярах дотор харуулсан кино л да. За кино шүү зүгээр тийм. За тэгээд би одоо гол юм руу орж байгаа. За энэ бол ингээд яг нөгөө нэг юм онлайн казино болон мөрөгтэй тоглоомыг одоо ингээд яг энэ дэмждэг хуульчилсан 29 одоо улс орнуудын map газар зураг тий. За ингээд явж байгаа. За Монгол улсын хувьд бол ингээд яг шууд хоригдож байгаагүй ч гэсэн ерөнхийдөө бас яг ерөнхийдөө зөрчил гэж үздэг бас улсуудын тоонд одоо бол ороо явж байгаа. За тэгээд манай энэ яг Монголын одоо энэ байрлалыг энэ Аз нуган талаан залангуяа энэ Зүүн Азийн бүс нутагт бол одоо яг энэ томоохон казинонууд ингээд байдаг тий. Хонконгд байгаа, Макаод байгаа, Солонгосын Чэжүүд байгаа. За энэ урагшаага ингээд Филиппин тэг ингээд явна штэ тий. Их олон байгаа. За тэгээд энийг зөвтгөх нэг одоо нэг өнцгүүд байна л да. Тэрний үг гэхэлэр Монгол улс шиг одоо жилээс жил одоо энэ нүүрснээс хамааралтай байгаа аялал жуулчлалд төдийлөн хөгжиж чадаагүй улс оронд бол энэ казиног бол ингээд зөвшөөрч хэрэгтэй байгуулах хэрэгтэй. А гэхдээ болцолтой. Энэ яг казино байгуулахын бүс нь бол Монголын иргэд орж болохгүй. Монголын иргэд тоглохгүй. А гэхдээ энэ юу гэдэг эргэлзээтэй. Манай шиг одоо энэ улс төрийнхэн бол одоо ингээд энд тэнд очивол ингээд тоглож байна. Энд ингээд одоо юу гэдэг юм бас даваа байдал ашиглаад тоглохгүй хөлөө үсэхгүй л дээ. Тэгэхээр би та гурав зүйлээ та гурав зөв хувийнхаа л үзэл бодлыг илэрхийлж. Та яг цагдаа байж болно гэхдээ зөв хувийнхаа үзэл бодлоо Монгол зөв казино ер нь нээх цаг нь босноо болоогүй юу зөв буруу гэдэгт нэг товчхон хариулт өгчих. Тэгээ цаашаа хэдүүлээ задрааж яваа гэж бодож байна. За танаас эхлэе. За би бол одоо нэг улс төрчдийн ёс зүйн бас ингээд тодорхой хэмжээнд өндөр түвшинд хүрсэн газар бол яг өдөр энэ казиногоо байгуулж болно гэж бодож байгаа. Тэгээ байгууллагатаа нөгөө Монгол улсын иргэ орохгүй гадны иргэн орохоор ингэж зохион байгуулж болно. Гэхдээ манад бол яг өнөөдрийн түвшинд бол тийм одоо ёс суртахуун одооны хувьд тийм түвшинд хүрээгүй байгаа гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр одоо та оюун бодлого давчих шүү дээ. Энэ дээр бол би нэг их нухацтай яг бодож энэ үзээгүй юм байна. Ер нь мөнгийг тийм ээ одоо залуучуудынхаа боловсролд хөрөнгө оруулж тийм ээ IT-ийн салбараа хөгжүүлж ямар байдгийг тийм Монголдо оюуны бүтээлээр их найдвартай зүйлээр л бас тэр тал руугаа илүү явбал илүү зүгээр юм болов гэж бодож байгаа. Яагаад гэвэл дахиад энийг дагсан нийгмийн сөрөг үзэгдэл гарч ирэх нь бол бас тодорхой л гэж бодож байна л та. Тийм болохоор өмнөх асуудлуудаа бид нар шийдэж чадахгүй ш дараагийн нэг асуудлыг бий болгох эрсдэлтэй юм болов. Тэгээд ер нь эцсийн яг юун дээр маш сайн судалгаа хийгээл Монгол хүний сэтгэл зүй гэдэг олон талаас нь зүгээр нэг хүний сэтгэлийн хөдлөлөөр ч юм уу эсвэл нэг улс орны одоо жишгээр энэ хандна гэдэг бол эрсдэлтэй байхаа. Тийм учраас бол бидэрт хийх ажил их байгаа учраас найдвартай хөрөнгө оруулалт болох тэр зүйл рүүгээ бид нар явсан л дээр болов гэж бодож байна. За манай ариунгой зүгээр яг ойлгож байна л да. Зүгээр хувийн үзэл бодлоор зүгээр энэ Монгол казино байгуулах нэг цаг нь босноо хараахан болоогүй нөө ер нь бидэнд хэрэгтэй л ч асууж байна. Яг үнэхээр нэгээд үйл ажиллагаа болгох маш нарийн зохицуулалттай байх хэрэгтэй. Ер нь яг таны одоо энд хэлж байгаа шиг тийм Монголд тийм төсөв байгаа юм бол тэрүүгээр нэмлэг барья, ийм барья гэж яригадаад байдаг. Бодит байдал дээр ер нь казиног төр байгуулахгүй мэдээж тийм төрийн бус байгууллагууд байгуулна. За тэгээд ер нь нийгэмд олгон улсад юу их ашигтай вэ? Тэр бизнес л ер нь илүү төлхөө орж ирдэг. Дээрээс нь цахим орчин ч гэсэндээ тодорхой сегментүүд байдаг байхгүй юу? Яг энэ залуучууд шинэ юу сонирхож байгаа гэдгээс шалтгаалаа. За залуучууд сонирхдоо жишээ нь тухайн хүний өсч торинж байгаа орчин, за хүрээлэл гэл ингээл бүгд өөр өөр байдаг учраас аливаа юмсыг хүлээж авах, ойлгох, донтох уу, донтохгүй юу, тэр талаар мэдлэгтэй юу, мэдлэггүй юу гэд хүн болгоны сегментэд өөр байгаа хэрнээ хоорондоо зөрчилдөд байдаг. Энтэй адилхан зарим нэг нь өстө наад чи ингэдэг гадаадад ингэдэг гэд ярьж байхад зарим мэдэхгүй нэг яадын зарим зүгээр гадаа ингэж гадуур дотор чөлөө цаг өнгөрөх цаггүй хахад ийм нээжлээ гэлтэй гэл янз янзаар л яригдах байх. Хэрвээ үнэхээр батлах дээрээ тулах юм бол би бол илүү нарийн зохицуулалттай байх юм бол харьцангуй бас үүсэх эрсдэл нь
бага байх боломжтой болов гэж бодож байна. Ер нь нэгдэхгүй л байвал зүгээр гэж хувьдаа болов. Бас уу. За тэгэхээр яг хэдүүл казиног л ярьж байгаа те. Би нэг ингэж бодоод байна л да. Би бас өөрөө хувийнхаа үзэл бодлыг илэрхийлж байгаа шүү дээ. Монголчууд одоо нэг 4 сайжруулаад 40 сайжруулаад жуулч аавна гэж зорилт тавиад байна л да. Одоо манай байгаль орчин болон соёлын яам засгийн газрын ч одоо баг энэ эрхчлэлчин одоо баг ямар жилгээ зарлж байгаа бас би сайн санахгүй бас л нэг айлж ууштай холбоотой жил болон зарлж байгаа шиг байна. Тэгэхээр энэ зуулчид зөвхөн ингээд нэг Улаанбаатарт ингээд хөшгийн үндэд буугаад л тэрэлж үзээл хөвсгөлд очиод те говьд зураг авахуулахын туйлын зорилго бас биш байх л та. Альва айлж уулын цаана заавал одоо нэг зугаа цэнгэл буюу мөрөөдө тоглоомын салшгүй нэг хэсэг байдаг. Би одоо Невадагийн Лас Вегас гэдэг юм уу Чежүүгийн одоо тэр арал дээрх одоо тэр казиног бицхэн дуртаагүй л те. Ер нь бол яг наас нохон далайн бүс нутаг бол энэ казиног нэлээд шин шатанд гараачихсан энүүгээр улсынхаа төвсийг бүрдүүлдэг юм байна л да. Би зөвтгөж байгаа юм шүү. Зүгээр бодит яг энэ юг л ярьж байгаа шүү. Процессыг. За тэгээд яг хөө ингээд нөгөө хэрвээ Монголд энэ казино ингээд нээх юм бол Солонгос, Макао, Сингапурын тал иргэд болоо жуулчдод одоо ирэх сонирх болов гэсэн одоо эдний юм тооцоо судалгаа байдаг бол та. За Нимбатар хотын дараагийн хууль зүйн сайд байхдаа хүртэл казино байгуулж валют олох төлөвлөгөө одоо гаргасан гэж ярьж ирсэн. Тэгээд ерөнхийдөө хэрвээ энэ хуулийн хэрвээ батлагдаж гэмээр ерөөсөө Монголын талаас үүс гарахгүй гэж үзэж байгаа юм байна. Ерөөсөө бүх хөрөнгө оруулалтын гаднаас 100% одоо шийдэх хэрэгтэй. Одоо нөгөө тэр газрын юун тэр байгууллага дэд бүтцээ одоо тоглоомчтой юу гэдгийг те бид ч одоо рулет блэк чек одоо тэ нэг хэдхэн юм бодоод байгаа. Энэ чинь нөгөө дагаад нөгөө маш олон автомат тоглоомод бас байдаг те. Зоос болон бусаж үгээр ингээд тоглодог юм байдаг. За тэгээд жилдээ ингээд 100 тэрбум төгрөгийн орлого олно. Энэ хэдэн жилийн хүчээс одоо энэ яриан байж байгаа шиг байна. За тэгээд тухайн үед одоо их хурлын гишүүд бас ингээд байрсаар илэрхийлсэн одоо гишүү асан бэлэгтэй үед одоо ингээд энэ казино залуучын дунд дэлгэрэх одоо аюултай дими гэж одоо их тийм болгоомжилж байна. За бас энэ гишүүн байсан одоо казиногоос 40% татвар авахаар одоо хуульчилсан ингээд яаж байгаа. Энэ хуулигтай нөгөө тухайн үед дэмжлэг авч чадаагүй. Бас нэг өргөн барих гад нэг явсан өргөн барьсан байдаг баг тий. Одоо тэгээд дахиад ингээд яригдчихэж байгаа Монгол улс ер нь одоо ингээд яг энэ казинотой хуультай болвол давуу тал уу сөрөг тал уу гэл ингээл те ярих юм бол их л байна. Тэгээд яг би та хэдээс одоо асуугаад байгаа зүйл нь хит их одоо бид нар болгоомжлох юм бол эргээд одоо нэг улсын төсөл гэдэг юм уу одоо биднээс эдийн засгийн өрөө гүйцийн талаараас давуу байдалтай байх зүйлээ алдчих юм болов уу гэж эмээгээд байна. Тэгээд 1990-ад оны сүүлээр нэг казино гэр гэж нэг юм боллоо ш тэ. Тухайд улсын хурлын 3 гишүүн холбогдоод халдшгүй бүрийн эрхийг ингээд цуцлаад шоронд хүртэл хорж исэн те. Одоо зарим нэг нь байхгүй бах нөгөө хэсэг нь өөр ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр монголчуудад бас нэг тийм битүүхэн бас нэг айц хэм болгоомжлол одоо хүртэл ам бүхтэй байх шиг байна. Гэхдээ уул нь би буруу санаагүй бол энэ нөгөө одоо нэг ашиглахаа болчиход хуучин хэсэг байгаа ш нь буян тухай те. Тэнд нөгөө нэг одоо жишээ нь юу казиноч гэдэг юм уу тийм тусгай бүс байгууллага нэрсэн. За чимээгүй болсон. Сүүл одоо хөшгийн үндийн асуудал дээр хүртэл ерөнхийдөө нөгөө тэр тоглож байгаа улсуудыг нааш оруулахгүйгээр тэнд нэм зоон байгуулад тэгээ тэнд нь тоглуулад одоо ашиг орлогоо аваад ингээд зугаацуулж буцаагаад ингээд нисгдэг ч юм уу явуулцдаг юм байвал ер нь яад юм бэ. Бас улс орныгоос эдийн засгийдүүлээ бодъё л та гэсэн юм ярьж байгаа. Тэгээд би та гураас комон те жоохон тийм юутай өөдрөг гэж хэлж байгаа юм шиг болгоомжлоо яг байх нь зөв. Нөгөө талдаа хэрвээ би хэлж байгаа шүү. Хэрвээ хууль батлагдаад яг энэ казино Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулвал яг юу юм дээр анхаарах вэ? Эхний үнцэг бол түрүүн ариун байлаа ш нөгөө Монгол одоо хүнийг тоглоулахгүй та түрүүсэн одоо тий юунууд нөгөө тийшээ нэвтрүүлэхгүй гэдээс хэлж чинь тий монголчуудыг гээд өөр ямар тийм дүрм журам баримтлах юм бол стандартыг мөрдөх юм бол Монголын одоо энэ улсад энэ иргэдэд аюул одоо хор нөл багтаагаар энийг бас эдийн засгт дэмжлэг өгч болохоос шийдэж явж болох бол. За миний хувьд бол ингэж бодож байгаа. За казиногоор мөнгө олно гэл ингээд одоо казиног дэмжсэн одоо улс төрчид байна шүү дээ. Гэтэл манай Монголд эдийн засгаа яаж сайжруулах вэ гэхээр одоо жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих бодлогоо явуулах хэрэгтэй. Дээр нь одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлээ нэгтгээд тэр хүмүүсийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадагшаа гаргах тийм төрийн дэмжлэг хэрэгтэй байхгүй. Тэрийг ерөөсөө тийм баг бүтэц манай Монголд бол байхгүй. Одоо гадаад худалдаа яаж хийдгийг тэр мөрийг бүгдийг ингээд жижиг дунд үйлдвэрлэгчдэд дэмжиж Монголд үйлдвэрсэн бүтээгдэхүүнийг уул нь бол манай монголчин бас нөгөө эко бүх юмаа ингээд бас давуу тал байгаа шүү дээ. Тэрийг одоо гадны зах зээлд гаргаад яг нөгөө нэг тансаг хэрэглээ болгоод үнэтэйгээр зарах юм боломж байгаа байхгүй юу? Энийг зохион байгуулдаг ийм бүтэц байхгүй. Одоо худалдаа аж үйлдвэрийн танхим дээр ингээд нэг юм гэрчлэгээ олгодог. Тэгээ тэр худалдаа аж үйлдвэрийн танхимч гэсэн би ингээ яг яаж явагддсан бэ гэд би очиж судлаад үзсэн. Тэгэхэд
Зүгээр ингээд нэг юм Монголоос их усүртэй бараа бүтээгдэхүүн гэдэг нэг юм юу өгдөг. За. Тийм их усрын гэрчлэгээ өгдөг. Тэгээд тэрийг өгж гин гэд бас нэлээд өндөр хураамж аваад суучдаг. Яг л ийм байдалтай л явдгийм билээ. Тэгэхээр тэр одоо зах зээлээ дэмжих Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гадагшаа гаргах тэрийгэ хийж чадаагүй гэж зөвхөн казиногоор мөнгө олно гэж бодоод байгаа нь л өөрөө жоохон эмгэнэлтэй л дээ би тэгж бодож. За яг энэ дээр бол надад жоохон мэдээлэл их бага л байгаа тань л да. Ер нь бол тийм. Тэгэхээр яг хуу магадгүй за казиног байгууллаа гэж бодоход тодорхой хэмжээнд ийм одоо туршилтын маягаар тийм үү одоо тодорхой одоо төлөвлөгөө гаргаад эхний хэсгийг хэрэгжүүлж үзээд ийм чад дараатай яваад үзвэл яа гэм бол гэсэн бодол төрж ийн л да. Тэгээ тэрийг Монголд нутагшуулахад чинь бас нэлээд тийм цаг хугацаа хэрэгтэй болно тийм ээ. Тийм тэгээд үнэхээр тэр нь үр ашигтай байх юм бол цаашаа ингээ явуулах бас боломж болцоо одоо илүү дээр байх юм болов уу гэж. Гэтэ би ер нь юу гэж боддог вэ гэхээр хүнд хэрэгтэй юм хийгээд олсон мөнгө хүний амьдралд юм болд юм уу гэж боддог байхгүй юу? Жишээ нэгт бол одоо энэ Морито тоглоомыг зохион байгуулаад дундаас нь явах тэ 5-10 төгрөгийн ашиг олоо явж байгаа. Маш олон хүний нулимс, маш олон хүний одоо тийм ээ одоо нэр төр амьдралыг үгүй хийж байгаа гэдэг чинь цаагуур бол маш их нүүлж байгаа байхгүй юу? Яг үндэ бол. Тэгэхээр ийм хар аргаар тийм ээ хүнд юм болохгүйгээр хоолоо олж идэж байгаа гэдэг хүнд бол хүнд юм наалдахгүй л гэж боддог. Тэгэхээр би бол арх зарж, тамхи зарж, одоо бусад юм зарж мөнгө олоод амьдралаа залгуулж байгаа гэдэг бол ер нь нэг тийм таатай санагддаг байхгүй юу? Тийм. Яагаад гэвэл би өнөөдөр явахдаа нэг одоо Морито тоглоомд хэдэн төгрөгийн ашиг олоо гэх цаана дахиад маш их зөрчилдөөн хэрүүл уруул юм чин миний одоо тэр сайн сайхан байдалд нөлөөлөх байхгүй. Тэгэхээр хин нэгний аз жаргалыг, сайн сайхан байдлыг үгүй хийж мөнгө олно гэдэг бол надад тийм тат хэрнээ бол санагддаг. Казино тийм гэж юу? Хин нэгний одоо тэр аз жаргалыг үгүй нэ гэж юу? Зүгээр тэр мөнгөтэй хүн зүгээр өөрөө хүсэж штэ тэрхэн хугацаанд жоохон төрөнөлөөр допамин ч гэдэг юу ч байдیں۔ Зүгээр ингээд нэг тэр хүнд мөнгө нь байна, тэр хүнд хүсэл нь байна. Тэгээд тэн дээр нь суурлаад ингээд бид нар тэр хүмүүсээс одоо хар үгээр муухагаар хэлвэл ягаад нэг хитэн валют нэг тэ мөнгө сааж болохгүй гэж мэдхгүй. Тэгээд наанах олон асуудлаа шийдэж чадаагүй жишээ орно гэхээр надад бол нэг тийм окей энэ ерөөсөө л сайн гаргалгаа гэж бол хэлж өнөөдрийн байдлаар бол чадахгүй л байна. За яг хуу би яг ингэж бодоод байна л да. Одоо энэ нөгөө уул нь яг энэ гадагшаа гарч байгаа энэ валютыг өөрн одоо их орондоо угна үлдээвэлтэй. Өөрөөр хэлэх юм бол хатуугаар зохицуултаагаар биш нэг биш хэд хэдэн одоо Морито тоглоомын одоо юу гэдгийг казиног ингэж яг шин шатанд нь хуулийн нэлтийн байгуулах те хараа хяналтанд ор гэдэг юм уу. Одоо монголчуудын эртөх хэрэгслийг нь маш багаартай үгүйгээр одоо 100% зерогоор тооцоод ингээд хийх басна тийм чамбаа хийвэл бас яагаад болохгүй гэдэг юм бол аялал жуулчлал гэдэг бол энэ чинь өөрөө нөгөө талдаа маш том бизнестэй шоу энтертайнмент тийм ертөнцөлтөө. Тэгэхээр яг энэ 6 цэнгэл дээр нь бас ингээд дөрөөлөд бас улсынхаа төвсөвт энэ аялал жуулчлалаар дамжуулаад бас ингээд нэг бас хэдэн дөрөв цуглуулах бас бүрдүүлэх бас тийм боломж бас байгаа болов уу гэж харж байгаа. Одоо бол үндсэндээ бол энэ томчууд бол тэгээд энэ улс төрчид нэр хүү бизнесмэнүүд бол дандаа л гадагшаа очил тоглож штэ. Тэгэхээр яагаад одоо гарч байгаа нь урсж байгаа валютыг бас ингээд дотоодоош ингэж бас болдгоо болоо гэд. Тэгээд бас энэ казино одоо нэг тоор их багадаа биш л те. Ер нь бол ингээд байгуулсан тохиолдолд бол ингээд одоо юу гэдэг манай энэ Азна хундалаа мөс нутаг ч юм уу олон улсаас ч хүмүүс ирээд бас нэг тодорхой хэмжээр ингээд сонирх юм болов гэд. Бид хоёрын болгоомжлж байгаа бол ойлгож байна. Тэр бол зөв. Хууль нь ч бас тэгээ яг ямар чамбаа болохыг сайн мэдэхгүй байна. Гэтэ одоо нөгөө олон улсын гэдэг юм уу яг тэр хөгжлийн чиг хандлага дагаад одоо ингээд явал яадаг юм бол одоо эхний шангийг бол тавьж штэ нөгөө энэ захин Морито тоглоомтой холбоотой хуулийг бол одоо ингээд ямар ч өргөн байрлаа. Энэ бол ингээд хэлэлцэгдэх баг. Гэтэ эн чинь бол одоо юу гэдгийг шууд нэг дугаар бол батлагдахгүй штэ энэ нийгмийн бас ингээд дуу хоолой иргэний нийгмийн байгууллагууд те одоо яг та нар шиг энэ хуульч юу гэж бодож байгаа. Одоо яг энэ эмгэн судлаач те энэ эмчнэр одоо эрүүл ахуй талаас нь сэтгэл зүйн талаас нь юу гэж бодож байгаа. Одоо энэ хуулийн нэлтийн байгууллага цагдаагаа ч гэсэн бас эдний санал зөвлөмж гэдэг юм бас авах. Энд чинь шууд шийдэхгүй бас нэг юм тоо баримттай ер нь нөлөөллийг нь ч бас ингээд харгалзуу үздэг болов уу гэж бодож чинь тэгээд та бүхэн болгоомжлж байгаа төмөн зөв. Тэгтээ бас ингээд одоо юу гэдгиймдээ олон улсын гэдэг юм удаа чиг хандлага харахгүй бол бас болохгүй баг. Нөгөө талд нь бас санал нийлж их зовлонтоос идэв юм аас те монголчууд их цөөхөн хүн амтай маш том газар нутагтай. Тэгээд нөгөө энэ цөөхөн хүн ам чинь нөгөө нөлөөлөйг амархан автах юм те одоо юу гэдэг нэг сенсац гэхэд одоо ерөөсөө тэр өдөртөө л одоо олон түмний анхаарланд орчдөг те. Тэгээ нэгийг маш их дааган дуурайх гэж байна л та те. За тэгээ казиногод бол хаагаас юм таа яг энэ дэр нэг байр суурь илэрхийлчих тэгээд ерөнхийдөө дүгэлтэй
эсрэг рүү орё тий. За та энэ дэр казиногийн дээр түрүүн бодлоо хэлсэн л дээ. Гэтэ ерөнхийдөө би сая хоёр оролцогчдоос хэлээ суужлаа. Ер нь нэг жоохон нөгөө бүс нутагтуудыг олон улсын чиг хандлаганд дагаад одоо тэр тал руу нь явуул яа тий. Хойлоо сайн чамбаа гаргаад ард иргэдээс нэлээд тэндээс одоо зайтай болгоод тийм үү. Тэгээд энэ казинотой болоод нэг биш тийм үү. Хэд хэдэн казинотой болох нь бол ингээд салбар бол энэ улсын төвчтэй нэлээд өгөөжтэй байх юм бол ягаад бол зах зээл нь өөрөө байна. Тэгээд тоглоё гэсэн одоо мөнгөтэй улсууд чинь ингээл энэ дайны дэлхийгээс ингээл хисээл явж байна. Тэгээд энэ мөнгө төрөгч одоо гадагшаа урсаад байдаг. Манай томчууд чинь ингээд тэнд ч тоглоод байдаг. Нууц биш шүү дээ. Том улс төрчид энэ бизнесмэнүүд олонний танилмгс тэгэл тоглож л байх юм шүү дээ. Тийм. За би бол дэмжихгүй байгаа. Хувийн одоо үзэл бодлороо бол тэгээ үнэхээр байгуулагдах юм бол түрүүний хэлсэнчлээ. Нарийн зохицуулалттай байгуулагдах юм бол эрсдэл байгаа л гэж үзэж байна тийм. Хурдан явууч. Чи ягараа сургууль дээр хөдөр тоглодог аа? Харж байгаа уулзнаа шамт. Чи на зам өөрөө харж явуулдаж. Аав. Яасан бэ? Та ч гэсэн урдах замаа сайн харж яваарай. Юугээ сурцуур гэдэг юм бэ? Хүн таны гიშгсэн мөрөөр чинь алхаж яваа шүү. За миний хөө аавыгаа уурсан дуучлаарай. За. Аав тэрий. Гэртээ. За хэдүүл ямар ч гэсэн өнөөдөр юу ярьлаа хэдүүлээ. Захин мөрөгтэй тоглоомын иргэн тойрон. За шинээр өргөн баригдсан хуулийн төсөл. За тэгээд ер нь яг энэ асуудлыг нийгэмд яг ямар одоо уур уршигтай байгаад байгаа юм те. Олон талаас нь л ярьлаа. Тэгээд та бүхэн бол яг л хууль талаасаа, эрүүл мэндийн талаасаа одоо яг цагдаагийн байгууллагатай талаасаа бол ингэж байр суурь илэрхийлж явлаа. За хэдүүлээ ингээ би та гуравт бол яг одоо хатуу цаг болдог тоххой. Та хэд бол яг өөрсдийнхөө хүрээнд саний одоо нэрсэн бүлэг сэдвүүдээ нэг бацаад ямар гарч шийдэл байна. Бас хэлж яриаг өргөтүүлсэн бас дүгнэлтүүд байвал одоо хийх боломж нь байгаа. За тэгээд танаас эхлэе хуульч байгалмаа. За одоо казиногийн хувьд би ахаад нөгөө саяны асуулттай холбогдуулаад бодлоо хэлчихье. Одоо ингээ улс төрчид бизнесмэнүүд гадагшаа очиж тоглоод байна гэж штэ. Тэгээд тэр мөнгийг алдаад байна гэж штэ. За тэгээд нөгөө яг хуулиа юу хийхдээ одоо Монгол улсын иргэн тоглохгүй гэхээр нөгөө улс төрччин тийш орж болохоо болчихно. Тэгээд дотоодын аж ахуй нэгжээрээ ингээ казиногийн үйл ажиллагаа зохион байгуулвал нөгөө түрүүний хэлснээр нөгөө Монголын улс төрчид тэр одоо казиногийн компанитайгаа хувилдаад ороод тоглох эрсдэл бас гараад ирнэ. Тэгээд гадаадын компаниар тэрийг хийлгийа гэх юм бол нөгөө гадаадын компани чинь гол орлогыг нь олчихно шүү дээ. Тэгээд Монгол улс бол яг татвараа авна, үйлчлэгээнийхээ одоо орлогыг авна, ийм л байдалтай одоо явагдахаар харагдаж байгаа юм. Надад бол дүр зураг нь. За та захин мөрөгтэй тоглоом дээр хэлэх үг байна уу? Одоо өргөн барьсан хуулийн төсөлт гэдэг ч юм уу юм те? За би бол ер нь яг цахим мөрөгтэй тоглоом гэдгээс гадна яг энэ нөгөө нэг донтолттой холбоотой би саналаа хэлчихье гэж бодож байна. Ер нь бол донтолт бол маш олон янз байгаа. Одоо сургуулийн хүүхдүүд нөгөө видео тоглоом тий ингээд цахимаар тоглоом тоглодог шүү дээ. За эн чинь хүртэл ингээд нөгөө тодорхой хэмжээнд цагийн хязгаарлалт тавихгүй бол нөгөө донтолт үүсгээд зарим хүүхдүүд чинь ингээд шүн аав ээжтэй хэлэхгүйгээр ингээд шүнжэнгөө тоглоол тэгээл бүр сэтгцийн өөрчлөлтөнд ороод нөө хүмүүстэй харьцаа нэвдрээл бүр орилж хашгирал тэрийгэ тоглохгүй бол ингээд бүр уйлж орилж хашгираад жоохон хүүхдүүд бүр тэгэж донтолтын одоо юу үүссэн байдаг. Тэгээд Америк жишээлбэл за ер нь өрөндийн улсуудад яг тэр нөө цахимын донтолт гэдэг чинь бас ингээд маш их хүнд хортой үр дагавар үүсгэх юм байна л да. Ихтэй сургуульд олон жил нөө цахимтай ингээд цагийн хязгааргүй тоглолцсон хүмүүс чинь ихтэй сургуульд ороод суралцах гэхээр анхаарлаа төвлөрүүлж чаддгүй. Бүр ингээд нөө мундаг сургуульд орсон IT инженер болох гэж байгаа залуучууд нь анхаарлаа төвлөрүүлэхийн тулд ийм мууж ерөөс байнгын ийм мууж нөгөө хичээлээ идэг ийм байдалтай болцсон ийм
одоо асуудал байна. Тэгэхээр бол тэр одоо цахимын донтолт энэ одоо донтолт гэдэг чинь өөрөө нөгөө хор уршиг нь хүний сэтгцэд тэгж их нөлөөлдөг. Тэгээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй хүнээс нөгөө үр бүтээл гарахгүй, ажиллаа хийж чадахгүй ийм л иргэн үүсэт байна. За баярлалаа. Эмгэг судлаач Ган Тулга. За одоо байгаа толгомжсон асуудлаа бид нар шийдвэрлэхийн тулд мэдээж олон талын арга хэмжээ авах хэрэгтэй. Тэг яг хоо бид нар одоо Master Brain Mongolia гэдэг юм стартап компанийг бол хамтраад байгуулад ерөн цаашдаа энэ яг сэтгцийн эрүүл мэндийн сэтгэл зүй дондох эмгэгтэй хүмүүстэй ажиллахад зориулсан бүтээгдэхүүн үйлчлэгээ хөгжүүлэх ажил руу орж байгаа. За тэгэхээр ер нь энэ мэрэгжлийн хүний тэр нэг чиглүүлэг, заавар зөвлөмж юмыг гар утсанд нь ойрхон байхаар их зөв сайхан санаачлаг гаргаад явах юм бол олон хүмүүст хүрэх одоо боломж байна тийм ээ. Одоо энэ чиглэл ажиллаж цөөхөн мэрэгчлэнүүдэд нөхөх. Яагаад гэвэл өрцөн сэргийлэх гэдэг том ажил бол цаана явагдаж байгаа. Нөгөө талаараа тоглож байгаа хүн болгон бол дондох эмгэгийн түвшний асуудал яригдахгүй. Учираас энэ ажлаа бол нэлээд цааш нь түлхүү бол авч явна гэж бодож байгаа. За тэгээд төрөөс бол бодлогоор яг энэ дондох эмгэгийнхаа чиглэлийн тусламж үйлчлэгийг сайжруулахад гадны сайн туршлагатай улс оронд бас дэмжиж ажилласаа мөн төрийн бус байгууллагууд, компаниуд ч гэсэн илүү нэлээд тийм санаачлагтай орж ирээсэ. Яагаад гэвэл энэ бол маш их мөнгө төгрөг зарцуулаад ахааргүйгээр боломжийн төсвөөр боломжийн сайхан ажил төрөл өрнөд явж боломжтой. Тэгэхээр яг уу цагдаагийн байгууллага ажиллаж байна. За төрийн одоо эмнэлэг тийм ээ байгууллагууд ажиллаж байна. Цаагуур бол иргэний нийгмийн байгууллага яг зөв системээр явах юм бол их хүч байдаг. Энэ төр хувийн хвшлийн хамтарсан югаар Монгол хүний тэр зан үйлийн судлах, эрсдлээс өрцөн сэргийлэх аз жаргалтай байх гэдэг юм чинь цогц юм байчаад байгаа байхгүй юу? Тэрийг чинь байхгүй болгоод байгаа нэг зүйл нь мөрөдөө тоглоомын асуудал яригдж байгаа. Тийм учраас Монгол хүнээ яаж эрүүл саруул сэтгэл ханамжтай одоо сайн сайхан амьдрах вэ гэдгийг их томоор нь харж бид нар явах юм бол энд боломж олцоо бол байгаа гэж бол харж байгаа. Тэгээ иргэддээ танаа гэр бүлд танаа хамт олонд хин нэгэнд асуудалтай хүн байгаа бол ер нь мэрэгжлийн хүнээ барьж явбал боломж бол илүү байгаа шүү. Тэргүй бол одоо эд шидтэй тийм арга хэмжээ гэдэг юм бол одоогоор байхгүй байгаа. Учираас цаг хугацаагаа мөнгө төгрөгөө бас дэмий өрөхгүй гэдэг зүйлийг бол бодож байна. Тэгээд айх хэрэггүй эсвэл яах нь хит өдрөөр хараад бүх юм сайхан болно гэхгүйгээр асуудал бодиттой хандаад гарц гаргалгаагаа хайхад үр дүн бол гарч байна гэж хэлмээр. За баярлалаа. Цагдаагийн ахлах төслөгч Ариунгуа. За миний хувьд яг энэ цахим мөрөдөө тоглоом гэдэг зүйлд хэрвээ таны ойр дотны хайртай гэр бүлийн найз нөхөд ч юм уу хин нэгэн тоглож байгаа за магадгүй донцсон юм шиг сэтгэл төрж байгаа бол тэдгээр хүмүүст өрсөн сэргийлэх чиглэлээр одоо яг мэрэгжлийн хүмүүстэй хандаж уулзах, зөвлөгөө авах мэдээллүүдийг за байнга одоо хэлж энэ зүйлээс нь донтолтоос нь гаргах арга хэмжээ авах хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Ер нь цагдаагийн байгууллага бол гэмтрэг зөрчил үйлдсэний дараа илрүүлэх таслан зогсоогчийн үүрэгтэй ч гэсэндээ аливаа тодорхой төрлийн гэмтрэг зөрчил үйлдэгдэхээс өмнө урьдчилан сэргийлгийг тэргүүлэх чиглэлээ болгож явж байгаа. Гэтэ дан ганц цагдаагийн байгууллагын ажлыг хийгээд энэ бүх нийгмийн гэмт үзэгдлийг таслан зогсоох боломжгүй учраас иргэн болгон энэ төрлийн хуулийн мэдлэгээ дээршүүлэх зорилгоор хийгдэж байгаа, цаашилд явж байгаа яг үнэн бодиттой мэдээлэл цензуртэй хандаад тэгээ хууль эрх зүйн мэдлэгээ дээршүүлэх юм бол ер нь маш олон төрлийн эрсдлээс өөрийгөө бол ойр дотны хүмүүстэй хамгаалах боломжтой байдаг. За ялангуяа яг энэ цахим мөрөдөө тоглоомын хувьд бол хүн ер нь би нөгөө архины нэг манайд одоо архи согтруулгын зохисгүй хэрэглээг бууруулах, за сорхитын согтруулгын тэмцэх хуультай холбогдолтой хуулийн мөрдөө гэдэг арга хэмжээ явж байгаа. Энэ дээр мань би нэг архины мэрэгчлэнтэй уулзсан. Архиудаг хүн одоо яг бодитын ханы самбар дээр жишээ нь архи ингээд ийм хор хөнөөлтэй гэсэн эсвэл сошиалар ийм хайр хөнөөлтэй гэсэн юм харахаар цас сухас ойлгомжтой гэдээ үздэггүй гинэ. Тамхин дээр ч гэсэндээ тамхи хор тавдар үүсгэн гээд хахад хараад за энэ хор тавдаргууд өөр зургатайг нь авчиг гэдэг хүмүүс авдаг шүү дээ. Үхлийн зургатайг нь авъя гэд авдаг гэд манай найз тоглоод байдیں۔ Тэрнтэй адилхан хүн яг өөрт нь ямар эрсдэл үүсч болохыг мэддэг хэрнээ за надад арайч тэхгүй л гэдэг гэсэн бодол төрж идэг. Тийм учраас энэ бодол, энэ эрсдлүүдийг хэлж сануулж ойлгуулах одоо боломжтой хүн нь хамгийн ойрын хүн, найз нөхөд
гэр бүлийнх нь байдаг учраас энэ төрлийн одоо эрсдлээс цахим мөрөөдөө тоглоомоос үүсч болзошгүй тэр сэтгэл санааны санхүүгийн за тэр өрийн дарамт нийж байд юм уу те үүсч болох бүхэл эрсдлээс бүх хүн нэгнийхээ тусламжтайгаар гарах боломжтой юм шиг санагддаг юм учраас ойр дотны хүмүүстэй анхаарал хандуулаад ер нь энэ цахим мөрөөдөө гэдэг зүйлийг тоглоод баяжсан хүн гэж байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Яг энэ мөрөөдөө тоглоомоос болоод бизнестэй болсон, хөрөнгөтэй болсон хүн гэж байдаггүй. Ер нь мөрөөдөө тоглоомд хожуулж гэж байдаггүй гэдгийг маш сайн санаарай л гэж хэлбэ. За баярлалаа хэдүүлээ. 2 цагийн хугацаанд яг нэр бүхий сэдвүүдийн хүрээнд ингээд үзэл бодлоо нээлтээр илэрхийллээ. Өөртөө зүгээс байж болох гарц гаргалгаагч хэллээ тийм ээ. Тэгээ ямар ч хуулийг бол өргөн барьсан, удахгүй хилцэгдээд батлагдах бах. За энийхээ үр дүнгээр шалтгаалаад тэр казино гэдэг зүйлийг ярий тийм ээ. Магадгүй одоо энийхээ яг одоо ямар үр нөлөөтэйг мэдэхгүй ч бас казиногод бас хит бас давах гэдээс байж болохгүй бах. Тэрэн дээр бол би санал нийлж байна. Тэгээд өнөөдөр бас ирж бидэнтэй ингэж үзэл бодлоо илэрхийлсэн бас мэдээл өгсөн бод байдлын талаараас ингээд нууж хаалгүй ирсэн та гуравтай маш их баярлалаа. Тэгээд дараагийн бас бидэнд хэлс ярилцах сэдвүүд бол бас мундахгүй гарах болов уу гэж бодож штэ тий. За тэгээд танд баярлалаа.